За манай Онтай подкаст гэдэг одоо зангаагүй ярилцдаг подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд мэдээж хамгийн түрүүнд бас Бакугаа дуртах хэрэгтэй бидүүдийг бас энэ гоё cozy room-ээр хангаж өгдөг энэ гоё speak easy bar байгаа. За тэгээд бас тэмүүлэн дээр хэлжсэн хүмүүсээс хаана байна яг хаана үт юм бэ гэж асуугаад байна гэжсэн. Хомтасаа яг хажуу талд Drop Top гэдэг coffee shop байдаг. За тэр coffee shop-тай барилга руу орох юм бол манай Баку манд байдаг байгаа. Тэгээд бид эдэг өнөөдөр энэ Gavi гэдэг Италийн брендийн цагаан вайнаар гоё дайлж байгаа. Хэдэл бас гоё тоглочих тийм ээ. За cheers. Тийм. За тэгээд мэдээж хамгийн чухал хэсэг манай зочин. За тэгээд Тэмүүлэн бит хоёрыг хөтлж явуулдаг одоо Онтай подкаст маань одоо аль хэдийн 14 дугаар цацагдсан байна. Тэгээд өнөөдрөөс 15 дахь дугаарын зочин орж ирж байна. Тэгээд Бадам гэрэл. За хүмүүс мэдж байгаагаар бол Андра Академи гэж байгаа. За тэр академи одоо бараг 10 жил болж байгаа тийм. 11 жил одоо үүсгэн хагалгадаад 11 жил болж байгаа энэ академийн CEO-гоор ажиллаж байгаа. За тэгээд Монголын хамгийн анхны Miss Mongolia болон топ модель гэдэг хоёр шагналыг ганцаархнаа авч ирсэн хүн юм байлээ. Онцлог нь. Өөр бас тэрийг үзсэн. Тийм. Яг ингэж нэр гой сонсогч шүү. Тэгээд бас айгүй олон зүйл хийдэг. Хэдүүл бас гоё тэрүүгээр нь аялаа. Тэгээд гэрлээ маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бит хоёрыг урилгыг хэлж байна. Баярлалаа. Та нартай баярлалаа. Үзэж байгаа үзэгчтэй бас маш их баярлалаа. За тэгээд гоё яриагаа одоо гэрлэгийн хамгийн түрүүн толгоонд байгаа ямар төслүүд дээр ажиллаж байна гэдгээс эхлүүл яаж. Ерөнхийдөө одоо хамгийн их цагийг чинь авч байгаа юмнууд юу байна? Аль төсөл рүү илүү их анхаарлаа хандуулдаг. За ингээд нөө жил болгон л тодорхой хэмжээний шинэ гоё зүйлүүдийг хийхийг хичээдэг. Тэгээ тэр гоё гэж байгаа шалтгаан нь өөрөө эргээд хүмүүс аягүй гоё эрэг нөлөөтэй байгаасаа гэж үздэг. Тэгээ яг одоогийн байдлаар бол би нэг хоёр төсөл төр million seriously анхаарч байна. Тэгээ тэрний нэг нь болохоор яг нөгөө докторийн ажлаа хамгаалалтаа зориулсан юм хүүхдүүдэд зориулсан юм төсөл байгаа даа. Тэгээ тэр төсөл бол бүлэгийн эсрэг буюу ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүдийн үеийнхний дарамт эрэлхэлтийг тодорхой түвшинд нь одоо нөгөө ойлголт өгөх тэр яаж даван туулах аргад суралцах вэ гэдэг тэр нөхцөлийг нөгөө ур чадвар олох зарчмаар өөрчлөх гэдэг нэг тийм яг жаахан урт нэртэй агуулгын хувьд бол нэлээд том тэгээд яг өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн нэг тийм төслийг эхлүүлсэн явж байгаа. Тэгээ бид нар 16 дахь сургууль дээр сая авар хийгээд маш амжилттай болоод бараг 450 орчим эцэгчүүд хүүхдүүд цуглаад тэгээ маш том сургалтыг бас хийсэн. Тэгээ тэр сургалтын үр дүнд эцэгчүүд хүүхдүүд бие биендээ ойлголцох жоохон ч гэсэн юм нэг уур амьсгал орсон байх гэж одоо итгэсэн. Тэгээд яг тухайн үед бол гоё контентууд бас гаргасан. Тэгээ контентаас утахгүй цацгаараа манайхан бас үзэх байх гэж бодож байна. Тэгээ тэр бол миний бүр юм нөө passion гэх юм уу те бүр юм гээд тэрийгэ ярихаараа би ингээд хизээч одоо нэг 50 ярдггүй ингээд бүр нүд гэрэлтэй тоо баримт яриад амар юм магадгүй зарим нэг хүнийг залхаах бах. Тэгээ яг энэ булли гэдэг энэ хэсэг бол өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол өсөж яваа тэр одоо бие организм одоо нөгөө бие тархины хувьд бол амар юм хүнд одоо юм эффект тахгүй. Тэгэхээр тэрнээс шалтгааллаа тэр одоо зөв хүлээж авч гинөө даван туулж гинөө эсвэл амар хүнд даймаж учирч гинөө гэдгээс шалтгаалаад хүүхдүүд ирээдүгээ бас өөрөөрөө сонгодог. Учраас энэ дээр нь ингээд нэг хайрцангуу ирээдүгээ өөртөө ихтэйгээр бүтээгтэн хүүхдүүдэд туслах зорилготой ийм одоо өөрөөрөө үлгэрлэе гэдэг юм төсөл эхэлсэн явж байгаа. Тэгээд энэ төслөөрөө дамжуулаад ерөнхийдөө мянган хүүхдэд эцэгчүүдэд хүрчгэнсэн гэдэг юм зорилгоо өөртөлж чинь. Тэгээд бас төслийг тийм амар өндөр зорилтойгоор ч гэдэг юм уу тийч хийхгүй бас боломж байдаг гэдэг бас харуулмаар байгаа. Яа тэгэхээр би өөрөө бас нэг сургагч багш миний эргэн тойронд бас танай мэрэгжлийн сургагч багш байдаг. Тэгээд тэр хүмүүс маань аюу гой чин сэтгэлээсээ тусалж байгаа. Тэгээд энэ ташрамс coach lab-ийн найзуудтай одоо багш нартаа бас баярлаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ Андра Академи хамт олон болон Жисай байгууллагын бас хамт олон тавс маш их баярлаа гэдгийг хэлмээр байна. Хамгийн ихний төсөл бол энэ. За хоёр дахь чухал төсөл бол одоо 11 сард Бразилд болох Miss Universe гэдэг дэлхийн ранкаараа нэгт жагсдаг буюу Miss World-ийн нэгт дээр жагсдаг хамгийн том тэмцээн байдгийн. Тэр тэмцээнд одоо миний шав 800 оролцох гэж байна. Андра Академи бүтээгдэхүүн. Тэгээ энэ одоо охин маань өөрөө Булган аймгийн Могод сумын Малчин айлын охин. Өөрөө яг ингээд сүүс айл сааж те мал маллаж юм өссөн охин байхгүй. Үнэхээр гоо үзэглэнтэйгэн дээр маш бас ухаантай охин байгаа. Тэгээд яг тэр утгаар нь би тэгэд одоо нэг сүүлийн 3 жил бэлдээд тэгээ энэ охин маань одоо энэ жил 11 сард явах гэж байна. Тэгээ тэрнийхээ ажилд ер нь баг хамт олноор орсон Miss Universe Mongolia маань энэ дээр маш их том дэмжлэгтэй ажиллаж байгаа. Тэгээ дашрамнаас Miss Universe Mongolia хамт олноос баярлалаа гэж хэлмээр байна. Тэг хүн нөгөө юм штэ нэг альва нэг үйлдэл зорилго төсөлч гэдэг тэрийг хизэж ганцаараа идэггүй. Заавал нэг хамт олон заавал нэг гоё сэтгэл санаа үнэт зүйл нээсэн нэг тийм гоё community үүсдэг штэ. Тэрний үр дүнд амжилттай болдог гэж боддог. Тэгээд миний хамгийн их одоо төвлөрч байгаа сэтгэл санаа манд бүгд яг тийшээ ингээд ер нь бол явцсан бай. Тэр хоёр лөө. Бразил за мэдээж хамгийн гоё өхнөттэйгээр бол амар алдартай тийм гоо үзэсгэлэнгийн.
Тэгэхээр тэнцээ болж байгаа тэмцээнийх нь нэр нь юу юм бэ? Miss Universe юм уу тийм? Зөв. Miss Universe гэдэг тэмцээн болоод ерөөсөө дэлхийд топ гэж үздэг. 100 хэдэн орн оролцдог байхгүй. Ер нь бол хамгийн олон үзэгчтэй гэдгээр бас алдартай. Тэгээ дээр нь хамгийн өндөр шагналтай гэдгээр алдартай. Тэгээ тэмцээн төрүүлэхээр одоо Нью-Йоркийн хамгийн үнэтэй гудамжинд хамгийн үнэтэй одоо апартментэд нэг жилийн хугацаанд амьдрах хэрэгтэй ч гэдэг юм. Ингээ нөгөө амар гоё юм одоо нөгөө оффроудаас санал болгодог. Тэгээ тэрийгээ тухайн мис маань өөрөө конференц хийх юм бол ингээ тэгээ дээр нь дэлхийд даяар одоо их тайвныг те гоо үзэглэнгээр дамжуулаад оюунлаг тэр зүйлүүдийг төслүүдийг бас сурчлаад тэднүүсийг хийгээд гар бие оролцоод явдаг. Ялагч нь бол тийм. Түрүүний 2 жилийн ялагч бол Никарагуагийн бүсгүй байсан. Тийм. Юуны Таиландын бүсгүй Никарагуа хоёр тунжуулдаг. Тэгээд Никарагуа ялж байсан. Тэгэхээр Таиландын бүсгүй дутхгүй бас амар өндөр юм одоо нэр хүндтэй бас явж байгаа. Гэрлээ мань өөрөө оролцож ирсэн үү? Би өөрөө бол оролцож байгаагүй зүгээр яг тухайн үед бол Miss Universe, Miss World гэх тэмцээнүүд чинь насны загтай байсан байхгүй. Нэгдүгээр насны загтай, хоёрдугаарт нөгөө хүүхд гаргадсан байх хэсгүй буюу гэр бүлтэй хүүхдтэй аж болохгүй гэдэг юм одоо юм шаардлага тавьдаг байсан. Тэгээ би ч 23 таад ээж болсон хүн. Тэгэнгүүт яг харьцангуй залуу байхдаа боёо одоо нөгөө карьер хөөж арай амжаагүй яг би хангалттай хөөсөлтөө. Гэхдээ тухайд одоо нөгөө олон улсын тэмцээнд хангалттай орж бол амжаагүй. Гэхдээ энэ нь нөгөө миний харамсал гэхээс илүү окей ахаад өөр опшн санал болгож байгаа. Тэр нь бол шандраа сайн бэлтгэх буюу яг тэр тэмцээнд оролцох тэр хүмүүсийг ментор хийх юм миний хувьд бас амар гоё пашнтай ажил. Гэрлээс би өрсөлдөд нэг юм асууж байна. Андра гэдэг актем маань өөрөө үүсгэхээс 11 жил бодлоо гэж байна. Тухайд өөрөөс яг анх үүсгэн байгуулалтаа хэдтэй байсан бэ. Тэгээд Андра актем маань анх Андра моделинг эйженси байж агаад актем руу шилжиж байгаа. Тэгээд энэ транзишн яаж юу нь явагдаж байгаа юм бэ гэдэг жагаа болчихсон. Ерөөсөө энийг нэг хүмүүс нэг тэгж анзаарч асуудаггүй аюу сонин. Тэгээд сонингийн одоо би л сайн промот хийхгүй байгаа л та. Тэгэхээр Андра бол анх загварын агентлагаар үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд загварын агентлагын үйл ажиллагаа эхлэхэд болвол одоо энэ чинь 11 жилийн өмнө болсон үйл явц гэхээр бас нэлээд хугацаа болчихлоо. Миний наслав 2-ын тоон дор байсан байна. Тэгээд ингээ бодоод үзэхээр айгүй хурдан айгүй олон юм болсон байдаг. Гэтэ Андра гэдэг нэрийг бол манай нөхөр өгсөн. Тэгээ манай нөхрийг бол мэдэн. Тэгээ манай хүн бол Андра гэдэг нэрийг айгүй олон жил ингээ зүрхэндээ тээж яваад Андра ингээд international group ч юм ингээ амар том олон улсын хэмжээний group компанитай болно гэдэг юм зорилго тэр хүний тархинд хар багаас нь суудсан байсан. Тэгээ Андра гэдгийг эхлэл нь одоо юу гэдгийг те эхнэрээрээ дамжуулаад тодорхой хэмжээнд намайг амар зөв менторлаад тэгээд би энэ чинь үйл ажиллагаа явж байгаа юм гоё юм өнцгөлд одоо энэ манай гэр бүлийн л одоо үүсгэж байгаа тэр зүйл гэсэн үг. Тэгээд Андра чинь зөвхөн одоо нөгөө Бадам гэрэл Беки хоёр үсгээгүй ахиад ингээд инх туяа за айгу мундаг бас одоо манай бэлгүүн заяа гэдэг айгу мундаг хүмүүс хүүхдүүдийн найзуудын маань шавнырын маань ачаар бас өнөөдөр өдөө зэрэгтэй болж байгаа. Тэгээ Андраг бол би хизээч юу гэдэг зөвхөн Бадам гэрлэх ч юм уу энтер гэж бол бодож юус болохгүй тийх ирэх бол байхгүй. Андра ч өөрөө 15,000 орчим хүүхдүүд те насан туршид суралцаж төгсөөд 11 жилийн хугацаанд бид нар одоо ер нь бол хангалттай хэмжээний тодорхой тоонд хүрсэн л байна л да. Тэгээд яг цааш тэгэл 100 жил айгүй гоё болно гэж бодож байгаа. Тэгээд тэрний одоо эхлэлийг болвол манай нөхөр тавьжсэн. Тэгээд манай нөхрийн тэр хийжсэн нөгөө одоо харчсан вижн бол айгүй холыг харсан учраас магадгүй өнөөдөр 11 жил гээд дараа нь би 100 жил гээд ярих зөрөгтэй болж байгаа хэл та. Тэгээд Андра загварын агентлаг гэж эхлүүлж байгаа шалтгаан нь би өөрөө энэ салбарт ажиллаж байсан хүн учраас гэдэг. Тэгэхээр нөгөө тэр утгаараа хамгийн сайн чаддаг юм аа л ингээд нөгөө менежмент хийсэн санаа л да. Тэгээ би ч өөрөө маркетингаар сургууль гитэмсэг төгссөн. Тэгэнгүүт яг нөгөө миний мэрэгжилтэй миний дуртай юм нийлээ. Тэгээ би амар азтай хүн гэж боддөө штэ. Дуртай зүйлээ мэрэгжилтэйгээ холбож чадаад тэгээд нөгөө маркетинг ч өөрөө промот хийх буюу одоо бусдад те тэр менежментийн бүтэн утгаар нь танилцуулдаг болвол Андраг тэр утгаар нь бид нар багаараа тэг танилцуулж чадсаар хичээсээр яваа. Тэгэхээр Андраг бол анх загварын агентлагаар үүсгэн байгуулад тэгээд 2015 онд бид нар академи болгосон. Академи болгох санаач гэсэн маань нөхөр гаргачихсан. Тэгээд маань нөхөр чи ер нь бол яг вижныг яг ингээд стратегийн зурдаг хүн байхгүй. Би бол гүйцэтгэж чинь. Академи болохоор илүү нэг сургалтын юу ихтэй болоод эхэлж гэсэн үг зөв үү те? Агуулгын хувьд бол бид нар хувийн хөгжлийн сургалт нэмсэн гэсэн үг. Өмнө нь бол нөгөө model agency байхдаа бол илүү загварын тарлын нөгөө гооцон тэр сургалтууд явж исэн бол академи болохоор бид нар одоо нөгөө хүүхдийг ядчил ярьж сургах буюу өөрийгөө илэрхийлж чадах чадвартай болгох тийм ээ. За тэгээ хүнтэй харилцаж чаддаг болох нөгөө зөв харилцаа буюу харилцаа гэдэг талын ур чадваруудыг олгож эхэлсэн гэсэн үг. Which is амар хэрэгтэй тий яг одоо юм насны хүүхдүүд болон залуучуудтай шууд саяныхтай уялдуулаад нөгөө миссийн тэмцээнд одоо ярьж штэ нөгөө хүүхд
хүүхдтэй хүүхд төрүүлсэн бол ордгүй байсан ч юм. Одоо тэгэхээр одоо үед бол бүр шал өөр болоод байна. Одоо өөрчлөгдөд байгаа харин. Тэр ер нь хэр өөр болсон бэ? Одоо нэлээд том gap сонсогдож байна шүү дээ. Харин тийм. Тухайн үед бол ингээд юу гэдэг миний хувьд бүх юм өнгөрцөн байхгүй. Ингээд connect film болсон гэсэн дууссан ямар ч шанс байхгүйсэн. Тэгэхээр нөгөө миний тархинд юу одоо бодогдчихсэн гэхээр за тэгвэл хэнийг явуулж болох вэ? Явж байгаа хүнийг яаж амжилттай болгож болох вэ? Тэр амжилттай болгож байгаа хүнийг Монгол ус бахарах хэрэгтэй шүү гэдэг юм ингээд нөгөө аюу олон ийм циклүүд харж байсан. Тэгээд одоо бол нөгөө Miss World бол хэвээрээ ер нь 28 хүртэлх насны хүүхэд гаргаагүй гэр бүлгүй бүсгүүчүүд оролцдог. Miss Universe болохоор одоо насны хязгаарыг болчлоо. Тэгээд дээр нь гэр бүлтэй ээж болно, хүүхэдтэй ээж болно. Тэгээд дээр нь нөгөө ямар нэгэн одоо юу гэмдэ транс ч юм уу тийм байж боломж гэдэг юм. Ингээд нөгөө айгу нээлттэй тавьсан юм. Miss Universe болоод дэлхийн хамгийн топ тэмцээн өөрөө нээлттэй тавьчлаа л та. Тэгэхээр яг хуу энэний эффект бас тодорхой хэмжээний мисийн тэмцээнүүдээр гарч байгаа. Ингээд зарим нэг юм зөвшөөрөөд, зарим нэг юм дээр айгу конфирм гээ нээлттэй насыг магадгүй арай жоохон тэлдэг ч юм уу те. Тэгвэл ер нь бас жоохон харамсалтай шүү дээ. Ягаад тэгэхээр 30 нэлээд гарцсан ч гэсэн биш бие маш гоё авч явж байгаа охид бүсгүүчүүд одоо бүсгүүчүүд октод гэнэ. Бүсгүүчүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүсгүүчүүд чинь эргээд үлгэр дуурайлал гэдгийг болвол тухайн насан дээр үзүүлэх нь илүү үн цэнтэй буюу чанартай байх бас нөхцөл бүрдэнэ. Ягаад тэгэхээр тэр чинь өөрийгөө бүтээгдсэн үе явж байгаа шүү дээ. Аль хэдийн асуудлыг туулаад үзсэн, фейлдээд үзсэн. Тэр хүмүүс чинь магадгүй нөлөөлөл илүү хүчтэй байх боломжтой. Яг хав залуу бүсгүүчүүдийн хувьд бол мэдээж нөлөө байгаа. Мэдээж ялгаатай. Залуу хүн бол залуу насндаа буюу одоо 30 хүртэлх насндаа бол ер нь эмэгтэй хүн жилтгүй эрэгтэй хүн ста жинхэнэ нөгөө саагдаг гэдэг лөө те бүр ингээд үнэхээр тийм байдаг штэ. 30 хүртлээ буюу эсвэл магадгүй гэр бүлтэй боллоо эмэгтэй хүн ч тэр эрэгтэй хүн ч тэр нэг буур суугаа за гэдэг нэг өөрийгөө хойш нь татаж чаддаг болдог гэх юм уу. Энэ магадгүй ухаан ухамсар хоёр нь л хэлж байгаа хэл та те. Тэгэхээр тэр утгаараа одоо л ер нь мессийн хэмжээнүүдийн юу нэрээ ондоо болж чинь тэг яг хөө ирээдүйд бас юу ч болох юм сайн мэдэхгүй л. Одоо тэгэхээр транс хүмүүс хүртэл оролцоод эхэлсэн гэсэн үг үү? Тийм. Ер нь бол оролцож байгаа юу бүр? Ер нь бол оролцож байгаа. Тэгээ энэ жилийн тэмцээнд бол бүр яг нээлттэй оролцож эхэлж байгаа гэсэн Miss Universe-д. Тэгэхээр одоо манай Монголын Miss бол өстой янз янзын насны, янз янзын хүмүүстэй өрсөлдөн л гэсэн санаахгүй. Тэгээ манай Монголын Miss бол 18 настай охин байхгүй. Тэгэхээр тэр охин амар гой залуу те цус шингэн нас залуу. Тэгээ гэхдээ тэр нь одоо тэр хүний одоо чанарыг илтгэхгүй л дээ. Хүний чанарыг бол тэр ухамсар, ухаан хэрт хэлсэн. Тэгээ дээр нь яг олон түмний өмнө Монгол улсынхаа нэрийг яаж гаргаж байгаа, яаж хичээл зүтгэл гаргаж байгаа те. Мадуу гэр бүл нь улс их орныг яаж дэмжиж байгаас маш их юм шалтгаална гэсэн. Одоо энэ актем болгосон ч гэсэн ер нь энтэй шууд уялдаж байгаа. Тэгээ өмнө нь бол зүгээр нэг үзэсгэлэн гоо гэдэг юу байсан бол дээрээс бэлээрээ зү ерөөсөө илүү нөгөө тарих одоо ухаан тэртэл рүүгээ чиглээд байгаа. Тийм. Одоо манай Белла бол яг энэ мисүүдийн цензурыг амар өндөр босго тавьсан хэрэг. Амар өндөр босго тавьсан. Тэгээ миний бести болвол би бол ингээд Монголд байгаа Белла бол ерөөсөө яг one and only амар юм хүчрхэг оюунлаг тэр одоо гоо уцаглан оюун ухаан цогцолсон тэр мисийн дүр төрхийг яг олон улсын тавцсан дээр шилдэг 11-т Miss World-д орохдоо аль хэдийн тамгалцсан байхгүй. Гэхдээ тэр тамгалахад мэдээж ганцхан байлаа ш тэр аав ээж өсөж хүмүүжүүлсэн хүмүүстэй уг үндэс гарал угсаага бүх юм орж байгаа. Нэмэх нь байлааг өөрөх нь хичээл зүтгэл маш их чухал. Тэгээ тэр юуны гаргаж байгаа хичээл зүтгэлийн үр дүнд залуу охтууд бүсгүүчүүд яаж одоо тий ухаалаг хэрнээ үзэсгэлэнтэй байх вэ гэдгийг хослуулах хэрэгтэй гэдгийг аяг сайн ойлгосон гэсэн. Тэгэхээр тэ Белла маань тэрийг маш сайн промот хийсэн учраас өнөөдөр магадгүй тэмцээний одоо нөгөө үзэх одоо үнэлэмжийг гэх юм уу хүмүүс арай өөрөөр ингээ өндрөөр үнэлэх боломжтой болсон. Гэс товчгоо нэг юм асуух. Яагаад хүүхдгүү 28 хүртэлх нас гэж байгаа вэ? Энэ beauty стандарттай холбоотой. Тийм, яг нөгөө тухайн тэмцээн анх өсгөн байгуулагдаж одоо анх хийгдэхтэл тэр ийм шалгуур тавьсан байсан л гэсэн үг. Тэгээ одоо тэр шалгуурын үр дүнгээр заавал залуу эмэгтэйчүүд буюу те одоо яг хөө 28-аас дээш насныхан бол залуу биш гэдэгтээ одоо миссийн хувьд бол тэгж орж байна гэсэн үг. Тэгээд нөө эндээ зориулах яхаа Mrs гэдэг ийм категориос байдаг. Тэгэхээр Mrs World, Mrs юу гэнгээд явчихдаг байхгүй. Тэгэхээр тэр нь бол хүүхд гаргасан одоо гэр бүлтэй ч гэдэг юм уу те нөгөө категори нараа ондоол явчихна. Тэгэхээр яг хөө хүн чинь ийм штэ одоо ингээл магадгүй залуу насны өмнөх биш учраас тэр маа богино цаг хугацааг аюугаа үр дүнтэй ашиглах ч гэдэг магадгүй уриалаг баг. Тэгээ дээр нэр залуу хүмүүсийн дараагийн хийж бүтээх тэр ихсэл ирмэлзэл тэмүүлэг нь бас аюу сайн бодож иж магадгүй тий. Гэхдээ ер нь аюу олон өнцөг байгаа. Би зүгээр арай дутуу тайлбарлаж байна. Санийх тэр би бүр амар хөндлөө орж иж магадгүй шүү. Гэхдээ ер нь энэ миссийн тэмцээн дээр яванда virtual модельүүд хоорондоо өрсөлдөх тийм гарч ирэх болоо. Хоорондоо яг виртуал гэхээр энэ нөгөө нэг хэмжигдэхүй цайхад авиг хэцүү болчихно л доо. Энд чинь ингээд нөгөө юу гэх хүн бие сайхан авч явна, хүнд оюун ухаанаараа тэ ухамсараараа үлгэрлэл дуурайлал үзүүлнэ гэдэг чинь өөрөө нэг юм хүч хөдөлмөр цаг хугацаа
тэгээ потенциал ингээд хөгжих өөрийгөө дайчлах ур чадвар эзэмших фейлдэж үзэх алдаж үзэх те маш олон юмны үр дүнд хүний ухамсар тогтдог гэж би боддог. Тэгэхээр тэр виртуалд байхгүй болчих гээд байгаа. Тэгэхээр тэрийг зүгээр ингээ кодоор бичнэ гэдэг чинь эргээд кодыг өөрөө хэмжих боломжгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр магадгүй одоо гайхамшигтай гоё код гэж гаргана гэдэг бол бас арай боломжгүй болов гэж би бодоод байна. Одоо ер нь ингээд бас охтууд ч гэлтгүй залуучууд ч гэсэн бас гоё тэмцээнд оролцож байна шүү дээ. Ер нь ихтэй хэдүүлээ бас ингээд үдчихэж байгаа хүмүүстэй товчхон хэлэхэд ер нь ямар шатаар ингээд явах хэрэгтэй юм бэ гэхлээр чи одоо хамгийн туршлагатай хүн тий. Тэгэхээр ингээд одоо би заавал агентлагаар дамжиж тэр тэмцээнд оролцох хэрэгтэй юм уу? Айсгүй одоо юу гэдэг нөгөө нэг хэмжигдэхгүй байдаг шүү дээ. 90-60 хангацсан бол би тэнд оролцож болох юм уу? Ер нь ямар шалгуураар шууд ингээд би өөрөө айсгүй аплай хийж болдго юм уу? Ямар шалгууртай? За одоо энэ нөгөө нэлээд томоохон миссийн тэмцээнүүд байдаг. Одоо top big 5 гэж нэрлэдэг л дээ. Тэгээ энэ big 5-т бол Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth, одоо Miss Grand International эсвэл Miss Supranational гэж тэмцээнүүд ингээд зарим жил гараад энэ 5 дахь нь бол ингээд орж гараа яваад идэх. Big 4 бол яг тогтцсон байгаа. Ягаад энэ нөгөө ягаад big 4 гэж байгаа гэхээр дэлхийд одоо нөгөө ранкараа буюу хамгийн олон жил зохион байгуулагдсан хамгийн өндөр шагналтай нэр хүндийн хувьд бол нөгөө тэнцээ төрүүлсэн миссүүд хамгийн өндөр нэр хүндтэй буюу одоо бүх талаар нөлөөлөх боломжтой гэдэг утгаар энэ дөрвийг олон жилийн турш зохион байгуулагдсан гэдэг утгаар нь үнэлж одоо юу гэх юм бэ ранклж байгаа л гэсэн үг л те. Тэгэнгүүт энэ тэмцээнүүд энэ томуудад болол ямар нэгэн байдлаар агентлагтай ямар нэгэн байдлаар нэг юм эзэнтэй байж иж буюу эзэн биетэй одоо юу гэх юм бэ нэг юм толгой байгууллагатай байж иж явдаг. Одоо чинь Miss Universe явахын тулд Miss Universe Mongolia-тай заавал одоо тэмцээнд нь орсон ч гэх юм уу эсвэл нөгөө тодорхой хэмжээнд гэрээ контакттай байж иж оролцсон гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь 800 бол Андрагийн бүтээгдэхүүн ч гэсэн Miss Universe Mongolia-гийн нэг жилийн одоо яг тэр мисс нь болно гэсэн үг л те. Тэгээ тэр утгаараа бид нэг 50-50%-тайгаар боломжоор тэр хүүхдийг одоо айгуу сайн промот буюу Монгол улсын нэрийг гаргах зорилгоор промот хийн гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр шууд хин нэгэн ингээл аплай хийх бол хэцүү. Тэр бол ингээд нөгөө цаад газар ч гэсэн тэр хэмжээнд итгэхгүй. Нөгөө эн чинь яаж ч л нөгөө этикийн асуудал явна. Хүн суралцаж төгснө гэдэг чинь Монголд эйженси суралцаж төгснө гэдэг чинь айгүй том мэдлэгтэй болоод төгсөж байгаа байхгүй. Тэгээ тэр мэдлэгийг эзэмшээгүй гэдэг нь наанчил буруу хуцаа сонгох, буруу өнгөө сонгох, буруу үсний цэцэлцтэй явах, буруу үг хэлэх гэдэг ингээд юм асуудлууд гардаг. Гэхдээ requirement бол угаасаа вебсайт руу ороод үзэхэд л байгаа юм шүү дээ тий. Гоё хариулт олж авлаа. Тэгээд хоёрт нөх юм бол Андра Академи одоо бизнес модель нь яг яаж явах вэ? За мэдээж одоо сурагчтаасаа төлбөр аавна. За тэнгууд одоо ийм том дэлхийн хэмжээний одоо шалгаруултанд оруулаад ингээд өөрсдөөс нэг агентлагаас гарсан гишүүдэн төрүүлж мөрүүлээл одоо юу гэдэг шагнал аваад ирэхээр Андра Академид ямар ашигтай. Тэгээ ер нь тэндээс ер нь бас гадны байгууллагууд яаж ажилтдаг гэдэг чиглэл рүү орж байна. Яг зөв. Яг энэ дээр бол юу гэдэг Андра бол өөрөө ийм ашигын төлөв үйл ажиллагаагаа явуулдаггүй. Андра бол ерөөсөө яг нөгөө хүүхдэд буюу нийгэмд үйлчлдэг байгууллага байхгүй. Тэгэхээр яг энэ утгаараа бид нар ингээд нөгөө хүүхдийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Тэгээ хүүхдийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа хийж байгаа гол хит хитэн одоо юм нөгөө арга буюу чиглэлүүд хуваагдчихж байгаа. За мэдээж хамгийн том чиглэл бол манай сургалт байгаа. Буюу гоо зовын хөгжлийн сургалт. Тэрнгээр заавал модуль болох хүүхдүүд заавал байх албагүй. Өндөр нам өргөн нарийн өстө янз байж бол ямар ч байж болно. Тэр хүүхдийг бид нар чи тийм байна юм байна гэж авдаггүй. Яагаад тэгэхээр тэр хүүхд төсөл мөрөөдөл тэмүүлэлтэй л болвол өөрийгөө өөрчлөх шаардлага байгаа л бол бид нар тэрэнд туслах үүрэгтэй байхгүй. Тэр үүргийг биелүүлдэг нэг юм хэсэг байгаа. Дараагийнх нь бол мэдээж нөгөө тэмцээн оролтоонд бэлддэг хүүхдүүдээ. Тэмцээн оролтоонд бэлдэнэ. Энэ тэмцээн оролтоонд бэлдэхдээ саяны асуултын дагуу нөгөө цаашаа ингээ явахаар тэмцээн оролтоонд бэлдээд амжилт үзүүлээд ирсэн хүүхдүүд бол шагналынхаа мөнгөийг өрсөлдөөл авна. Яг тэрэн дээр бол Андра оролцдоггүй. Тэгэхээр энэ чинь шагналынхаа мөнгийг авлаа хүүхдүүд маань өөрсдийнхөө одоо сургалтын төлбөрөөч гэдэг юм уу те Монгол хүүхдүүд яг үндэ Монголын одоо миссийн тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд бол бас л нэлээд одоо энгийн лайлын хүүхдүүд гэдэг. Ингээл аль хүүхдүүд. Тэгэхээр тэр хүүхдүүдэд зөндөө л асуудал байдаг. Тэгэхээр Андра тэрийг мэддэг буюу одоо би өөрөө тийм л байсан. Тэгээ нөгөө миний хувьд ингээд тийм яг л амар хүнд байдаг байсан болохоор яг тэрийг мэддэг учраас Андрагийн хувьд бол эсвэргээр бид нар аль болох харин спорт үзүүлэхийг хүсдэг. Буюу нөгөө тухайн тэмцээнтэй холбогдоод төлбөрийг нь багасгах ч гэдэг юм уу. Эсвэл магадгүй байгууллагатай холбож нүүр царай болгоод эргээд тэнцэнээс мөнгө гаргаж эргээд нөгөө охин маань тухайн байгууллага нүүр царай болгоод тодорхой хэмжээнд хугацаатай ажиллах ч гэдэг юм уу. Яг бидний хийцэн байгаа тэр 11 жилийн хугацааны үнцэн чи өөрөө яг л нөгөө networking амар сайн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр альч байгууллага руу яваад ороход нөгөө байгууллага бидрийг айгу ийдгээр гоё нээлттэйгээр дэмжиж туслая Монгол улсын нэрийг гаргах жол ингэж хий гэж хүлээж авч байгаа нь өөрөө манай байгууллага үнцэн.
Тэгэхээр энэ үнцнийг бүтээхийн тулд одоо Бадам Гэрэл, Инхтуя, Беки те одоо ингээл манай мөнх чимээг аз жаргал гэл эдэн санд бүгдээрээ өөрсдийнхөө үйлдэл нөлөөллөөр үлгэрлэж байгаа. Хэрвээ би боддог аахгүй би хэрвээ ингээд нөгөө жаахан л хазаа гიშгэд миний ард нөгөө андра явж идэг учраас ингээд андрагийнхаа нэрийг би амар фейлдүүлдэг гэж яадаг. Тэгээ энэ маань эргээд миний хариуцлага буюу одоо ерөөсөө л одоо бүхэл юм дээр л те ингээл нөгөө багш хүний үүрэг хариуцлага заавал байж байдаг. Тэгэхээр ер нь одоо андрагаар дамжуулаад явж байгаа тохиолдолд бид нар хамгийн найдвартай сэтгэл амар аав ээж нь сэтгэл амар байх тэр нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр эцэг ихэн тэн дээр андратай л байгаа бол ерөөсөө юунаас ч айх хэрэггүй л гэсэн үг. Зүгээр аймаг гоё ихтгэлтэй хэлчлээ тий. Энэ бас надад амар гоё юм л да. Ядвал ингээл ер би хүүхдгүүлтэй ихтэй ер нь өөрийгөө оронд нь тавиад үсэх юм бол ялч авахгүй л гэж бодно одоо охиноо ч юм уу тий. За тэгээд одоо юу гэдэг та хоёр бол ингээд гоё царай зүсээтэй гоё хүмүүс ингээл чөлөөтэй энэ агентмент явж байна. Гэхдээ тэгсэн ч гэсэн одоо хүмүүс л айгүй нээлт ямар ч хүмүүс байсан андрын үйл ажиллагаа бол нээлттэй юм биш үү тий. Бид нар тодорхой хэмжээнд тэр хүүхдийг хүнийг те ямар байснаас нь заавал ахиулна. Өөрийгөө илэрхийлэх чадварт нь юм уу? Тэ өөрөөсөө итгэх чадварт нь юм уу? Ер нь бол өөрийгөө бүтээ гэсэн үндсэн философитой шүү дээ андрагийн хувьд. Тэгэхээр өөрийгөө бүтээн гэдэгт нь бид нар тусалж байгаа гэсэн. За одоо ингээд гадагш аймаг гоё юу гараад эхэлж байгаа шүү дээ тий. За мэдээж энэ гэрлээ өөрөө болохоор энэ салбарт удаан байсан учраас бол замыг нь бол бүр хамгийн сайн мэдж байгаа. За тэгэхээр би одоо гадны моделинг эйженсинуудтай ингээд холбож ярих гэж үзэж байна л да. Одоо мэдээж хөгжил дараагийн төвшөнд гадагшаал гарна. За гадны модельүүд гэх мэтчлэн одоо Монголоос гадагшаа моделинг эйженсид зөндөө гэж хэлж болохгүй гарын 10 байгаа модельүүд л ажиллаж байгаа. Жишээлбэл одоо NA тий. Тийм манай NA байна, Ариун зулайн тий. Гадагшаага явж байгаа гаднаас таталт хэр байдгийг яагаад тэнцүү очиод байна. Одоо энэ ялгааг одоо гоё гурлаа яриад яасан. За би яг уу за манай NA Ариун зулайн болвол энэ дээр илүү нөгөө юм гадаадд яг юу болдгийг аягүй сайн деталь нь ярьж өгөх бах. Би бол ингээд тодорхой хэмжээнд хүүхдүүдэд явуулж исэн, эсвэл төдөөстэй холбогдож ингээд мэйлээр харьцаж исэн, эсвэл өөрөө зочилж очиж исэн ерөнхий концепцуудыг ингээд судалж хайж олж мэддэг төрлийнх нь би. Тэгэхээр нөгөө тэр утгаараа одоо ингээд үзэхээр Монголд model agency буюу одоо энэ цикл гадны энэ юу хоёр аягүй ялгаатай, маш ялгаатай тий. Монголд бол трейнинг эхэлдэг. Трейнинг заавал байж иж энэ хүн ингээд модел болох уу, мисс болох уу гэдгийг ингээд тодорхой болгодог байхгүй. Гадаадд бол трейнинг гэж юу н бараг байхгүй. Ингээд ястаа нөгөө нэг юунд гоё кофе шопт аюу гоё охин таарлаа, гоё мэмэгтэй нэг продюсер олж харлаа тий. За окей тэр нь санал тавилаа, ирээ зураг авах гэж нэг хүснэ. Тэгэд хүн нөгөө туршлагаар одоо юу гэдэг тэр мэрэгчлийг эзэмших хэрэгтэй болдог. Одоо энэ салбарч аягүй сонирхолтой байхгүй. Тэгэхээр нөгөө гадаадд бол ихэвчлэн тухайн одоо модельууд мэдээж model agencyтэй байгаа бие тухайн улсынх нь одоо юу гэдэг Оросоос ч гэх юм уу Америк руу очихыг хичээвэл магадгүй одоо ч тэгэхэд хэцүүлчлээ тий. За магадгүй Украинаас гэж ярил л та. За Украинаас Америк руу, Украин модель Америк руу очлаа гэхэд бол одоо бүр амар нээлттэй болцсон Украин Оросын дайнаас шалтгаалаа тий. Тэгэнгүүт Украин модельууд жишээ нь Дубай ч гэх юм уу Америк ч гэх юм маш их байдаг. Яг л Украин хотод амар гоё ихгүй. Амар гоё. За тэгээд гол нь тэр охтууд ч нөгөө өөрийнх нь улс их оронд болвол тэр модел тэр одоо нөгөө стандарт өөрөө яг тийм юу гэмдэ код жог гэх юм уу юу гэмээр хаана Украинд уу одоо яг тийм одоо зарим нэг их орнуудад Монгол ч гэсэн тийм байхгүй. Тэгэхээр нэг юм стандартад ороогүй учраас стандартад орцсон байгаа буюу яг ингээд ажил гэдэг утгаар хүлээж авдаг оронд очиж ажиллах хүсдэг. Одоо Монголд бол энийг ажил мэргэжил гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс аягүй цөөхөн. За би бол энийг ажил мэргэжил гэж хүндэлдэг. Яг бол миний бүхэл амьдралтай холбоотой те би 20 жилийн салбарт ажиллаж байна. Тэгэхээр чин яг энэ утгаараа болвол гадаадд ажиллана гэдэг бол амар өөр ойлголт. Маш өөр ойлголт. Энэ гадаадд ажилладаг байхын тулд хүнээс хамгийн түрүүнд шаардах чадвар бол за мэдээж нөгөө бие даах чадвар. За тэгээд нөгөө мэргэжилтэй хэр сайн байж чадвар. Тэгээд нөгөө хэлний чадвар мэдээж орж ирнэ. Тэгэхээр нөгөө энэ эдгээр чадваруудыг чинь дагаад маш олон ахиад нөгөө чадварууд ингээд салаалаад эхлэх байхгүй. Тэгэхээр шууд ингээл модель зураг явууллаа, шууд тэнцэн гэж юусоо байхгүй. Мэдээж нөгөө хаант хийж идэг, гадны агентлагууд хаант хийж идэг. Аз модель мэдлээд амар юм сонирхолтой фейс мөнөөсөө мөн. Гэхдээ Аз дундаа бидний хамгийн том одоо бидний урд гიშгдэг улс орн гэхээр одоо нөгөө Хятад орж байгаа. Хонконг орж байгаа, Солонгос орж байна те. За яг энэ гурав бол бүр супер
амар гоё ингэж одоо юу гэдэг нь бүр улсаас нь ингэж дэмжиж явуулдаг. Тэгээд одоо яг энэ зах зээлд чинь анханасаа юу гэдэг юм бэ нөгөө загварын төрлийн салбарыг Монголд нэг юм зөв таниулах үйл явц дээр бид нар нэг жаахан алдаа гаргацсан болов уу гэж би жаахан тэн дээр харамсдаг. Тэгээд тэр утгаараа тэр нөгөө нэр тэр юуг ч өөрчлөхийн тулд одоо чинь миний үеийнхэн бүр үсээ мэдж байгаа байхгүй юу? Ер нь бол хүүхэн гэдэг нүстэ. Тэгээд яавал гэдэг ингээд нөгөө амар их тэмцэж байгаа. Тэнгүүд өмнөх үед мэдээж алдаа оноо байсан. Мэдээж тэр чинь тухайн цаг үеийн л асуудал байхгүй. Тэр цаг үеийн асуудал тэнцээ нөө дууссан. Тэнцээ амжилттай байсан. Энэ салбарыг хөгжүүлсэн маш олон 100 хүн байгаа. Хажуугаар нь сар юмнууд ч байгаа. Нэг бүдрэ мэдчихэ тий. Тэгэхээр тэрийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн алдааг хүлээн зөвшөөрч алдахгүй байх хэрэгтэй болдог байхгүй тий. Тэгэхээр бид нар алдаага хүлээн зөвшөөрөх үе тэр алддаг шүү гэдгийг бид нар ойлгоц үедээ дааш хойшоо урагшаа алхах боломжтой болж байгаа. Тэгэхээр Монголын нөхцөл дээр бол эхлээд трейнинг байдаг бол трейнинг байгаад эйженсийг холбож өгөх нь илүү найдвартай байдаг. Найдвартай. Буюу цалинг нь яг олж өгөх. Бид нар бол жишээ нь модельтэй 70-30 гэрээтэй модель 70-ыг авна. Agency 30-ыг авна. Тэгээ энэ амар нээлттэй байхгүй. Тэгээ би бүх модельудаа яг тэр циклийн дагуу цалинг ингээд оруулаад явдаг. Тэгэнгүүт чинь гадаадд бол асал адилхан байдаг. Одоо шинэ модел байх юм бол 50-50 байж болно. За явуучин модель болох тусмаа 70-30 гэдэг нь бол бүр ийм тогтцсон юм одоо юутай байгаа. Гэтэ улс орнууд зарим газар өөр байж магадгүй. Тэгэнгүүт гадаад ажиллая гэж бодчихвол хамгийн түрүүнд энэчээ маш залуугаас эхлэх хэрэгтэй болдог. Ер нь бол ер нь хэдийгс эхэлдэг. Ер нь 12 наснаас эхэлдэг. Тий, 12 наснаас эхэлнэ. Тэгээ 12 наснаас эхэлж иж тэнцээ нөгөө 12-оос нэг 15 хүртэл суралцж байгаа хгүй хөлтөж. Алдаж онно, тэнцэн, болин, хасагдана, тий, уйлн, шантран янз янз юм яг энэ хугацаанд болох гэсэн 2-3 жилийн хугацаанд. Тэгээ хүн нөгөө их сургуульд ороод мэрэгжил эзэмшихэд доорож 4 жил бид нар мэрэгжил эзэмшиж байгаа шүү дээ. Тэрнтэй яг адилхан байхгүй да. Яг адилхан л тэр нөгөө асуудал бүх юмтай нүүр тулаад тэр хүн даван туулах чадвартай сурч иж гадагшаага явах боломжтой болж байгаа. За одоо манай энэ ариун зуланд чи яг тэр циклээр явсан хүмүүс байхгүй. Яг л Монголд те бүх юмд нь оролцож үзээд энэ гоё юм энэ онцгүй маань энэ ста онцгүй маань гэдэг ингээд юу гэх юм те тодорхой хэмжээнд нөгөө юуг динамикийг анзаарчихгүй. Тэгээд ийштэйшээ нөгөө өөрийнхөө зургийг аплай хийгээд ингээд явуулахад ажилтсан туршлагатай хүн чи ядчил зураг зөв авахулж байгаа. Тэгэхээр зөв портфолио явуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр портфолио нь очиод тодорхой хэмжээнд нөгөө энэ охиныг дуудыг авчраа. Тэнгүүд мэдээж тэр чи өөрийнхөө зардлаар явж очино. Тэгээд тэр нэг өөр эйженситэй гэрээ байгуулна. Тэр эйженси нь бол нэг юм оюутны байр ч юм уу нэг юм дотор байр ч юм нэг something юмтай байна. За тэнцээ 8 модулууд ингээд бүгдээрээ хамтдаа амьдардаг. Эннээс ахуулаад хүн чинь нөгөө бие даах чадвартай байж иж тэнцээ маш гоё олон охтууд залуучууд дунд тэсэж, үлдэж, магадгүй тэмцэж гарах ийм шанс үүснэ шүү дээ. Тэгэхээр энэ салбар өөрөө маш өрсөлдөөнтэйгэн дээр амар ийм хор шартай ийм салбар байхгүй. Тэгээд Монголд бол энийг би илүү нөгөө юм юу талаас нь хувь хүнийг хөгжүүлэх гэдэг өнцгөрөө илүү чиглүүлэх гэж хичээдэг. Тэгэхээр нөгөө яг модел гэдэг ингээд явахаар энэгээр ингээд юу гэдэг Монголд бол ингээд амар цалиа бол ажиллаад байх гэдэг хэцүү яг зүгээр магадгүй 20 жилийн дараа 10 хэдэн жилийн дараа те одоо манай төгсөгч гэх юм уу ингээд аюу амжилттай байх юм бол тэр хүн болно. Гэхдээ энэ чинь нөгөө байнгын ажил биш шүү дээ. Шаардлагатай гэсэн үед гарч ирээд байхгүй болчтой буюу сар болгон бид нар цалингаа авдаг ажил биш байхгүй. Тэгэхээр энэ утгаараа хүн давхар заавал мэрэгчлүүдтэй байгаад Монголд аюу сони эффект би анзаарч байгаа сүлд юунд Дубайд би бас нэг аюу том арга хэмжээнд шоунд оролцсон. Fashion Forward гэдэг бас Middle East-ийн хамгийн том одоо fashion show. Тэгээ тэр шоун дээр ингээд орон орноос янз янзын модулуудыг шалгаруулад авсан. Тэгээ тэнцэнээс яг Монгол модель ганцаараа нэг кастинг өгөөд тэгээ тэнцээтэй орсон. Тэгээд миний хувьд болохоор тэнцээ ингээд орж байхдаа би чинь бас тэр чинь 16 онд байхгүй 16 гэдэг чинь бас нэлээд олон жилийн өмнө юм шүү дээ. Тэгээ тухайн үед болвол ингээд бидрийг гарчсан. Тэгэхэд чинь би ч над их сургуулаа төгссөн, бүр магистра төгссөн. Тэнгүүд ингээд би бүр master degree-тэй, bachelor degree-тэй тэгээ ингээд шок. Тэгээд өвжөө би ч хүүхдтэй гаргацсан үстэй. Хүүхдтэй гэх бүр шок. Тэг нөхөртэй гэр хүү гэдэг бүр итгэж ядаад байдаг. Тэгээд ингээд нөгөө андра өвжөөдөө алиди үүсгэн байгуулагдсан байсан. Тэгээд би ингээд өөрөө agency-тэй ингээд бүр ингээд амар гайхдаг нь бид нар ингээ мэрэгжилтэй. Аль хэдийн ингээ хамгийн ба хийцэн. Тэгээ ингээ дэлхийгээр аялж байгаа гэж юу нь бол хардаг шүү. Тэгэхээр нөгөө энэ утгаа тэгээ Монгол хүмүүс нөгөө үсээ өөрөө янзлж чаддаг, нөрөө өөрөө бодож чаддаг. Хувцаа ингээ гоё янзлаад бүр ингээ амар ур чадвар өндөртэй. Тэгээ тэргээрээ бүр манай дизайнерууд бүр супер шүтчихсэн. Йоо Монгол хүмүүстэй Монгол моделууд ийм амар ур чадвартай юм уу гэд. Тэгээ би ч тэнцээ нөгөө цахилгаан дутуу татагдчихсан мангууд цахилгааныг үцээж татах те. Эсвэл цахилгааны эвдэрсэн байвал өмнө нь хуцаа өмсөж үзэж явахдаа энэ цахилгааны эвдэрч гэж авчиж өгөх ч гэх юм уу те. Эннээс
ингээд нөгөө амар их юм анзаарсан. Тэгээ тэрнээс шалтгаалаад би хоёр шоуг нь нээж хаасан байхгүй. Тэр ер нь миний зүгээр тэр хичээл зүтгэлийг үнэлээд штэ. Тэгэхээр нөгөө хүн тэнцээ яаж бие авч байгаагаас шалтгаалаад тодорхой хэмжээнд толгоос үнэлэгдэх боломжтой болдог. Тэгээ би миний хувьд бол тэр аюу гоё experience байсан. Тэгээд тэр experience-аараа би нэг хүүхдүүдтэй ч гэсэн аюу гоё заа ингэж зөвлөж чиглүүлэхийг хичээдэг. Тэгэхээр олон улсад бол амар өөр юм үйлчилдэг. Тэгээ тэр нь бид нар сурах ёстой л гэсэн үг л дээ ер нь бол. Одоо тийм илүү их гоё боломжтой болсон юм санагдаад байна. Надад бол өмнө бол яалч ингээл нэг шоуд оролцох тий. Одоо бол өөрөө ер нь нэлээд гайгүй явчих юм бол магадгүй зүгээр инфлюенсер баг шууд болохоор болчиход байгаа юм шүү тий. Одоо ингэдэм билээ. Одоо тухайн үед чинь би чинь Instagram дээр хийдээсэн нэг 100 орчим л дагагчтай байсан болов. Тэгээд тухайн үед миний Instagram-ын дагагчийг харчаад гайхчихсан баг. Ямар их юутай дагагчтай гэд. Тэгээ нөгөө юг нөгөө үзэлт мүцэлтийг хараад ингээл бүр гайхаа. Тэгээд тухайн үед бол би тэгэл нөгөө аяг хөрлөг авдаг байсан. Тэнд ирж хоол идэж, энд ирж ингэж найзуудтайгаа орооч, тэнцээ ингэж байж болно гэл. Яг нөгөө дэлхийн өөрөө нөгөө сонио эргээд байна л да нэг юм сошиал гэдэг хэсэг чинь амар чухал амьдралын нэг хэсэг болчихж тэ. Тэгээ тэрвээ дамжуулаад хүний амьдралын хэм маягийг сошиалаар дамжуулаад промот хийхээр эргүүлээд амьдралын хэм маягтай адилхан амьдралын хэм маягтай байгаа хүмүүст даган дуурайх, үлгэрлэх тэ. Энэ өөрөө эргээд амар хариуцлагатай ажиллах. Би бол энийг ингэж боддог. Ингээд хэрвээ сошиал инфлюенсер байя гэвэл энэ дэр маш хариуцлагатай хандахгүй болвол та маш хурдан унтрах юм эрсдэлтэй шүү дээ. Одоо нөгөө юу одоо од харвна гэж бид нар ярьдаг те. Би бол хүмүүсээс тэгтээ харвсан од шиг баймаар байгаа мó алтан гац шиг баймаар байгаа мó өдөрч те шүнж харагддаг алтан гац баймаар байгаа мó эсвэл од харвах хэмжээнд амар гоё харагдаад байхгүй болчдөг баймаар байгаа мó. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд нөгөө хүний өөрийнх нь сонголт. Энийг ажилуулахгүй бол харвсан од шиг л байна. Энэ ажиллаад байвал алтан гац од шиг л байна. Тэгэхээр нөгөө хүүхдүүдэд би амар сайн сануулж хэлдэг нь ерөөсөө л тархиал сайн өгчүүл зүрхээ дүүрэг. Тэгээ ер нь бол яг өөрийгөө амар сайн бүтээ. Тэгээ хин нэгэнд битээ зааж зүгүүлж одоо юу гэмтэй хин нэг чадахгүйг нь битээ шүү. Хин нэг шүүх хэрэг бидэрт байхгүй. Эсвэргээрээ зүгээр л өөрхөн алдааг шүүгээд өөрөө дөөл дүгнэлтэйгээд би ямар үг хэлчих би юу ч гэдэг дээрээ хэрвээ анализ хийж чаддаг байвал энэ амар хүчтэй сэтгэл зүйтэй хүн үүсэж байна л гэсэн үг шүү дээ. Төрөний манай Бямбагийн асуудаг юм дээр асуусан асуултан дээр нэмэхэд Андра ихтэм одоо өөрсдөө олон улсад өөр орнуудад хамтын ажиллагааны гэрээ энтертэй явдаг. Одоо шууд эндээс нэг лугаа татдаг ч юм уу тий. Яг бид нар ингээд нөгөө junior модельуд гэж бас манад нэг юм категори байгаа. Тэднээс албал 6-аас 11 насны хүүхдүүд байхгүй. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд. За энэ хүүхдүүд албал нөгөө аав ээж нь тэгдэг штэ ингээд амар сахилгуудаад байгаа хүүхдтэйгээ жоохон дэгэнд нь оруулах гэвэл бас манахраа авчирна. Эсвэл нэг жоохон нэмэр байгаа тий ярьж сургамаар олон хүүхдэд тоглоулмаар ч гэдэг юм ингээд нөгөө юу гэмдэ хүүхд болгоо өөр штэ. Тэгээ хүүхд болгоны тэр өөр гэдгийг л зүгээр манай төлөв зөвшөөрдөг. Ингээд ирж байгаа хүүхдүүдийг бид нар хоорондоо өөр шүү гэдэг төлөвшөрдөг учраас нэгтгэхэд нэг юм жижиг ижил юм юу зааж өгдөг гэсэн үг. Одоо юм аргуудыг өөргөө илэрхийлэх аргуудыг. Тэгээд тэрний ачаар ингээ хүүхдүүд маань нэлээд олон оронд бас ингээ тэнцээ орлоонд оролцох хэрэгтэй болдог. Тэгээ ер нь бол Гүрж, Дубай, Турк, Солонгос, Вьетнам, Таиланд гээд ер нь манай хүүхдүүд одоо Европоос бусад нь баг явчлаа да. Жуниорийнхан бол. Европод одоо ерөөсөө би хаант хийж байгаа нэг тэмцээн болол Европод ямар гоё тэмцээн болох вэ гэд ингээд ер нь бол search хийх ажлыг манай багийнхан хийдэг. Би зүгээр ийм байвал зүгээр үү гэж санал болгодог. Тэгээ би ч одоо яг Андра дээр Сион бол бас биш болцсон. Сион мөнхчмөг гэд одоо та хэд бас мэдэх байхаа. Манай мөнхчмөг бол Miss Earth гэх тэмцээн сая сүүлд оролцоод аюу амжилттай оролцоод ирсэн. Маш гоо үзэглэнтэйгэн дээр одоо шинэ Монгол космик төгссөн хими инженер мэрэгчлээ. Одоо санхүү эдийн засагт сурдаг бүр тасарсан. Ер нь бол тэр охин бол үнэхээр те аюу зөв хүмүүжлэлтэй аав ээж аюу мундаг. Айгу тийм хүүхд байдаг. Тэгэд хүүхд гэдэг ааш айгу том бүсгүй. Би нөгөө шавнырыгаа дандаа тэгж ярьсараа сурч. Тэгэнгүүт одоо жишээ нь мөчөг маань ингээ үйл ажиллагаа одоо SEO учраас бүх гүйцэтгэлийн бүх гүйцэтгэх захирлын ажлуудыг хийдэг. Аз жаргал гэдэг охин маань байгаа. Тэр бол одоо жүжигч охин. Тэгээд тэр маань бол одоо үйл ажиллагаа хариуцсан бүх үйл ажиллагааны юмнуудаа координацийг явж идэг. Би ч ер нь бэлэг тэмдэг байдлаар ингээ явж идэг. Би зүгээр яг тэгээд дараагийн үедээ угаасаа ETF-тээр ингээ шилжүүлээд өгсөн. ETF бол ингээ надад яг хамтран үүсгэн байгуулсан манай найз байгаа. Тэгээд энэ маань бас өөрөө жүжигчин. Тэгээд яг нөгөө яг жүжигчний карьерийг хөөх гээд одоо бас яг тийшээ илүү чиглэж байгаа. Бид бас тэгээд амар гоё дэмжиж байгаа. Тэгээд бас кино хийсэн бас мундаг бүсг байдаг. Тэгээд ингээ бодоод үзэнгүүт зүгээр Андрагийн хувьд бол бид нар багаар ажилладаг. Энэ дээр ерөөсө Бадамгал ганцаараа байвал зүгээр бүх юм будаа.
Тинчээ чадахгүй. Тинчээ инхтэй байгаа учраас, мөгчөнг байгаа учраас те аз жаргал байгаа учраас, номын эрдэнэ байгаа учраас гэх ингээд манай охтууд байдаг, хүүхдүүд мань байгаа, инхтэр байгаа учраас, хүмүүс мань байгаа учраас л тодорхой хэмжээнд аягүй амжилттай болох юм боломж үрдэж байгаа. Тэгэхээр гадагшаа дотгошоо тиймд бол манайх байнгын янз бүрийн гэрээтэй, байнгын хүүхдүүдэд явуулаад ингээд ажиллуулад. Гэрлээ би бас нэг гоё personal юм асуухсан. Одоо энэ beauty standard гэдэг одоо өөрөөр хэлэхдээ энэ одоо дэлхийн ингээл өөр болоод байна гэж байна те. Beauty standard гэдэг ойлголтыг гоё зүгээр ярмаар байна. Одоо юу гэдэг beauty standard бол за мэдээж одоо Солонгос жишээлбэл одоо Аз залуучууд бол ингэж томьёолж байгаа те. Солонгосын beauty standard бол ийм цагаан айгүй нарийнхан зүрхэн уралтай нэг улаан ямар скин гэдэг үлээ те ялцдаг скин те давхраатай жоохон томнуудтай гэтээ бүлтгэр биш гэдэг айгүй сайн заяа ингээд дээд ороо давхраатай гэдэг чим ингээд beauty standard амар strict тавиад байна л те мэдээж хүн болгон тэгж төрж чадахгүй те зөндөө одоо мэдгүй хэцүү л ах. Тэгэхээр ер нь энэ дэлхийд даяар одоо жишээлбэл яг энэ өөрийнх нь fashion industry за тэгээд modeling industry энэ beauty стандарт хэрэг өөрчлөгдөж байна. Тэгээд одоо plus size models гарч ирж гэдэг ч юм уу. Тэгээд 90-60 гэдэг нөгөө бидний яриад сурцсан нэг айгүй том тоо байдаг шүү дээ. Тэр тоо ч өөр амар unhealthy гэж байгаа. Тийм. Амар эрүүл биш. Тэгэхээр одоо юу гэдэг энийг ингээд promote хийх нь зөв юм уу буруу. Тэр талаар гоё салбарын тал дээр. Яг үнэ. Одоо beauty стандартыг бол би хамгийн энгийнээр ойлгуулахад хүн гоо үзэглэн гэдэг бол цаг хугацааны өмч. Гоо үзэглэн бол цаг хугацааны өмч. Энэ цаг хугацааны өмчийг яаж урт настай болгодог вэ гэхээр хүн зөв сэтгэлийн гал, тархины багтаамж арал урт настай болох боломжтой болдог байхгүй. Тэгэхээр ерөөсө beauty стандарт зүгээр миний одоо хамт олондоо ингэж гоё урайлдаг, зөвлөдөг тэр нь бол ерөөсө нөгөө оюунлаг гоо үзэглэн буюу хэрвээ те beauty стандартад нийцмээр байгаа бол тархиал хөгжүүл гэдэг зүйлийг бол хэлдэг. Тэгээд одоо нөгөө хүн манай ээлжийг сургадаг гэсэн байхгүй багт. Чи зүгээр наад хичээлээ сайн хий. Наадгаа сайгаа сурцсан байхад чиний тархинд байгаа юм хин ч авахгүй. Магадгүй гаднах энэ арспарс ч гэдэг юм ингэж байгаа юм чи магадгүй нэг бүдэрч унаал нэг сорвтой болно. Тэ нэг хүнтэй магадгүй муудалцаад нэг зохиулахад чи тэнцээ нэг хөхрөн ч гэдэг юм ингээ нөгөө юу гэдэг асуудлыг бол манай ээж айгу юм боддоор харж байгаа байхгүй. Тэгэхээр ээж мань гэдэг бас хүний тархинд байгаа эрдэм мэдлэг тэр ухамсар тэр өөрийгөө төлөвшүүлж байгаа тэр чадварыг хин ч ингэж ухаж авч чаддгүй учраас тэрийг л хөгжүүл. Тэгээ хэлчингүүд чинь би тэргээд сонсцохоор хүн яадаг гэхээр тэгвэл энэ хүчтэй байгаа хүн өөрөө гадна төрхийг өөрчлөх амар амархан болчихдээ. Эмэгтэйчүүдийн алдаа гаргаад байдаг зүйл бол эхлээ энийг өөрчлөөд тэгээ энэ дутуу үлдчихэд байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар андра дээр бол жишээ нь яг дотроос нь буюу яг тухайн хүүхдийг хэн болж дахин татгахшгүй болох вэ гэдэг дээр нийлж холбогдол өгөөд beauty стандартыг чи өөрөө өөртөө хамгийн сайн хувилбар, өөрийнхөө хамгийн том өрсөлдөгч, өөрийнхөө хамгийн сайн ялан дийлэх ёстой шүү. Буюу нөгөө чи өөрийнхөө л одоо өөртөө л нүүр тулна шүү гэдэг л заавал ингэж нөгөө санаалга хичээдэг. Тэгээ beauty стандарт дээр яг хүмүүс ингээл нөгөө гоё нүдийг гоё нүдтэй харагдуулах нь сэтгэлийн асуудал байхгүй. Гоё нүдийг гоё харагдуулна гэдэг чинь сэтгэл нь өөрөө сайхан байж ич магадгүй гоё зүйл бодсон байж ич эсвэл гэр бүлийн тайван амгалан байж ич тэр нүднээс гоё гэдэг энерги цацардаг. Инээмсэглэлийн ард те шаналсан инээмсэглэл хүртэл байдаг шүү дээ. Инээмсэглээд байгаа юм шаналаад байгааг бид нар мэдэрдэг. Энэ нь яагаад вэ гэхээр шин чинь дотроос нь гарч байгаа нөхцлүүд шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө дотооддоо бид нар юу үйлдвэрлэж чинь тэр чинь ингээд гаднах төрхөндөө шууд харагдана. Дотоод нь бохир заван эсвэл буруу зүрүү байвал гаднаа хичнээн гоё юусан ч тэр үнэхээр бүр маш богино настай болно нөгөө харавсан очих те. Тэгэхээр стандартыг бол би энэ хоёр юмны одоо зоосны хоёр тал гэж хэлгээд. Нэг зоосны хоёр талаа. Залуу насндаа бол бид нар буюу одоо за тий 45 хүртэлх насндаа бол бид нар ингээд нөгөө гоо сайхныг илүү урдаа тавьж явж магадгүй тий. Тэгэнгүүт зарим тохиолдолд нөгөө тийш эргүүлчээ тий. Гэтэл яг үндэ хүн бүхэл амьдралынхаа туршид яг үндэ нөгөө тархиараа шийдвэр гаргадаг хэсэг нь байх нь амар чухал. Би нөгөө зүрхээрээ шийдвэр гаргах хэсэг дээр жоох эсрэг барьсартай байдгийг. Ер нь бол хүн нөгөө сэтгэл хөдлсөн үедээ эсвэл сэтгэлээ их унсан үедээ ямар нэг шийдвэр гаргаж болохгүй гэдэгтээ би санал нэг байдаг. Тэгэхээр зүрх сэтгэлээрээ шийдвэр гаргах гэдэгтээ би жаахан юу ингээд боддог үе ингээд хойш татдаг. Миний шийдвэр гаргадаг зүгээр гол юу арга бол тарих. Ер нь логикоор бодож хөөж ингээд юм уушиж танилцчаад за энэ зөв байна гэж бодож шийдвэр гаргадаг. Тэгээ магадгүй яг нь миний энэ type чинь жоон зарим хүмүүс түүхтэй байж магадгүй шүү дээ. Тэгэхээр хүн болгон өөр шүү дээ тий. Тэгэхээр өөрийнхөө гоё жаргалтай болгож байгаа тэрийг л сонгоно. Таны жаргалтай байлгадаг beauty стандарт ямар вэ? Тэрийгээ сонгоо. Тий. Түүнээс хин нэгэнтэй адилхан битий бай. Тавтагдчихгүй шүү дээ. Хин нэгэнтэй адилхан байна гэдэг чинь өөрөө гонхтой байхгүй.
Ерөөс гонхтой. Тэр хин нэгэнтэй адилхан байж болохгүй. Тэгэхээр хүн өөрөө бүтээнэ гэдэг чинь тэгээд автоматшгүй бүх юм бол бий болох гэдэг юм шүү дээ. Гоё хэлээ. Нөгөө нэг тэр зоосны хоёр талаа нөгөө талаа сайн бүрдүүлэхгүй бол одоо юу гэдэг айгүй сонин байдалд орох байдал амжих. Одоо тэр солонгосын beauty стандарт айгүй одоо хай тогтцсон биш залуучууд нь тийм л өгтөд хаягаад тэнгууд үүдийн одоо царай мортод муудаа төрсэн хүмүүс нь илүү одоо юу гэдэг сэтгэл санаагаар унах ч юм уу те амиа орлох ч юм уу. Ингээд ийм байдлууд руу их очтой ингээд. Тэгэхээр эцэг эхчүүд тэрийг ингээд бэлтгэхийн тулд одоо ухамсарт нь юм хийж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Чам зөндөө өөр боломжууд байж таа гэдэг. Тэгээд хоёрдоо бас ийм гоё сонирхолтой яриа өрнөл гэсэн энэ юу гэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү төрүүлж өгчдөг тийм яагаад ч юм би физиологиороо ч юм уу тийм тэгэл тэр төрүүлж өгчдөг нь бас evolutionary буюу одоо нэг эволюцаараа хөгжлийнхөө юундас учир шалтгаантай яагаад гэвэл нөгөө нэг эмэгтэй хүмүүс ер нь хамгийн сонголтыг хийдэг гэж байгаа. Яагаад бол одоо өндгийс тоотой учраас сонголт эмэгтэй хүмүүсийн гарт байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ сайн хамгаалж хадгалахын тулд эрүүл хамгийн эхлээд хурдан хөгжиж байна. Оюун потенциал ч гэсэн хурдан хөгждөг. За тэнгууд энэ дээр юу нэмэгдээд ороод ирж байгаа гэхээр одоо юм хөөрхөн төрх царай гарч ирж байгаа тийм. За мэдээж хөөрхөн төрсөн гоё бие галбартаагаараа эргэтэй ч эмэгтэй ч зам нь илүү дөт байх нь байна. Yes. Дийлүүд илүү хурдан хаагдах ч юм уу тийм юм гоё даваа талууд байна. Бод гэхдээ тэр байнга тэргээр явсаар байгаад нөгөө талаа хайчдаг. Одоо яг нөгөө гэрлэгийн хэлээд байгаа. Нөгөө нэг ухамсартай илүү эмийг сурч мэдэх цаана юу болоод байгааг мэдэх гэх мэтчлийн тэр ойлголтуудаа мартчихаараа нөгөө нэг одоо буруу тийшээ хандж штэ тийм одоо бяцхан цаг хугацааны юмыг л олж хараад байна гэсэн үг байхгүй тийм. Тэр сортгонлаад зүгээр орж ирдэг л та миний бас яг одоо боддог бодолтой гэрлэгийн маань бодлоос нийлээд байна. Тэгээд гэрлээ маань одоо 11 жил ер нь багасаа л бас энэ моделинг боёо одоо энэ загварын чиглэлээр ингээд ажиллаж байгаа юм эмэгтэй хүний одоо ийм гоо үзэсгэлэнтэй эмэгтэй хүний удаас ингээд замаа ерөөсөө алдаагүй ийм олон идэвхтэй одоо нийгэмдээ ээлтэй юу гэдэг те. За тэгээд энэ яг менежментийн төвшөнд нь ингээд гоё авч яваад ингэж хийж байгаа нь бас баяр хүрмээр байна. Тэгээд айгүй мундаг гоё характертай эмэгтэй юм байна. Тэгээд Андрегийн бас 11 тэр трид ордож хэлсэн саяны зүгээр ярианаас тий. Баярлалаа маш их баярлалаа. Айгу гоё хүн чинь тийм штэ. Би бол шинэ магтааллыг айгу гоё хүлээж авах туртай. Яг нүдрөө нарж агаад ямар их баярлалаа гэдэг ингээд хүлээж авах туртай. Хүн нөгөө ингээд тэргээр чинь сэжээгддэг амьсгалдаг ингээд миний бодлоо тэр ингээд хүнийг айгу гоё урам өгөөд ингээд гоё сэрэгдэг байхгүй тий. Тэгэхээр нөгөө салбарт бол би салбартаа амар хайртай. Яа тэгэхээр намайг өөрчилсөн, намайг хүн болгосон тий. Намайг хүчтэй эмэгтэй хүн болоход амар гоё тусалсан. Тэгэхээр салбарыг бол би ерөөсөө нөгөө ийм тийм гэдэг нөгөө онцгой талын ярахаас илүүтэйгээр хувь хүнийг л яриад байгаа шүү. Нөгөө хувь хүний өөрийнх нь хөгжил, хувь хүний өөрийнх нь хүмүүжил, хувь хүний өөрийнх нь ухамсар тий. Тэгэхээр нөгөө энэ дээр хэн туслах вэ гэхээр гэр бүл болгон л тусалж байгаа гэсэн. Нөгөө аав ээжийнх нь нөлөөлөл тий. Аав ээж нь нүдэн дээр нь хүүхдүүдтэйгээ хэрэлдээд байгаа мó, зодтолдоод байгаа мó, хараал хэлээд байгаа мó. Яг тэрний эффект хүүхдтэр гардаг. Тэгэхээр хүүхд чинь яаж бие авч явж чинь ер нь бол тэгэл тэрийг аав ээжийн шууд өгөх боломжтой байна. Тэгэхээр хэрвээ та хин нэг хамтрагчаа болгохмоор байвал би юу хамгийн түрүүнд одоо нөхөр бүтээр ямар арга хэрэглэж байгаа гэхээр гэр бүлтэй нь уулзъя л гэж. Тэрүүнээс хашаа тийм гэр бүлтэй нь уулзъя ер нь ээж автай хүүхдтэй. Тэгээд тэгжээч бид нар тэр хүний толны тусгалыг олж харж ийм жоохон юу гаргадаг. Энэ дээр нь бид нар ингэж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр мэдээж хүний нөө алдааг хараа яваад байна гэж байхгүй шүү. Гэхдээ хүн эрсдлээ тооцох хэрэгтэй шүү дээ, тийм. Ийм байж болцшгүй. Тэрийгнээс яаж урьдчилан сэргийлж хамгаалах вэ? Магадгүй хамтын ажиллагаан дээр нэг иймэрхэн жоохон гомдчтой юм байна да гэвэл гомдоочихгүй тулд магадгүй би үгээ зэгнэх ч гэдэг юм уу, тийм. Тэгэхээр ингээд нөө хайрцангой эн чинь ингээд хандлагаар дамжуулагдчихвал энэ гоцглэн чимжийн л да. Ер нь бол зүгээр хүн энэ нь буюу тархин хөгжөөд эхлэхээр хүний яалтч үг урлах одоо үг хэлэх тэр хэсэг амар өөрчлөгддөг байх хэвээр. Тэг бус түнийг гимтээчгүй, бусад хүнд буруу нөлөөлчихвэ гэж бодож ивэл үн тархин хөгжөөд байд гэсэн үг. Энэ ч өөр хандлагаар гарч байгаа. Ямар ч гоо үзэглэн, ямар ч амар сайхан эмэгтэй, сайхан залуу амнаас нь дандаа болохгүй бүтэхгүй юм гардаг болвол тэгэл тэр хүн болвол тэр маш хурдан хөгшин, маш хурдан гундан, маш хурдан хинтж хэрэггүй, найз нөхдгөө хүрээлэлгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр хүн нэг юмны дотор байгаад communityд байж хүн амьд явдаг. Яасан нөгөө Японы Икигай номон дээр байдаг штэ. Бүр юм Икигай дээр би бүр тэр хэсгийг уншичаад бүр шоконд орчихсон баг. Тэгээ ерөөс тэнцээ хамгийн гол point нь хүн насан туршдаа communityтэй байх хэрэгтэй буюу хүмүүстэй харилцах хэрэгтэй. Харилцаанд орох хэрэгтэй. Харилцаанд орчиж хүн залуу буюу одоо нас уртцдаг. Мэдээж тэр Япон орны янз янзын юм нөлөөлж байгаа. Гэхдээ хамгийн гол нь тэр хүмүүс тэтгэвд гарсан ч ажил хийдэг. Тэтгэвд гарсан ч йогийн клуб, тийм нэг клуб ингээ байнга тэрнийхээ хийдэг учраас тийч нэг юм community-д ороод шүү дээ. Тэгэхээр
хүн харилцаатай байж буюу ингээд залуу үетэйгээ, магадгүй өмнөх үетэйгээ, өөрийнхөө үетэй ингээд те өөрөөр үетэй харилцаж хүн одоо өөрийнхөө төвшинг нэмэх боломжтой. Тэгээ дээр нь эрүүл майндсеттэй амьдрах боломжтой болж байгаа. Тэ growth mindset гэдэг чинь өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрөх чадвар гэж би бодод байгаа. Ер нь тэгээд нөгөө хүмүүс болохоор алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй болонгууд явсан ярилцаанаас хамгийн түрүүнд гарч ирж байгаа юм л да. Тэгээд би бол ингээд буулт хийгээд бөөр сурчаад байна. За тийм ээ тий хараа. Миний буруу. Одоо нэмэгтэйчүүд буулт их дургу гэдэг чинь би бол одоо ингээд сурах гэж амар хичээж байгаа. Тэгэхээр манай нөхөр дэмэг амар зөв менторлж байгаа байхгүй. Чи логикоор бодоход чиний тарих яг ингээд цаа чи аягүй юм уншнаа. Бас аягүй тийм олон янзын мэдлэгтэй тэгэнгүүт нааг чи пиад нялж байгаа юм. Тэгээ би за гээд ингээд тэгэхээр нөгөө эмэгтэйний хажууд хамгийн гол нь бас юм өөрөөс нь илүү өөрийг нь чиглүүлж чадах, өөрийнх нь хүсэл зорилгыг дэмжиж чадах тийм хүн байх нь өөрөө магадгүй гэрэлтэй нүдтэй, тий аз жаргалтай яриатай, хандлага эерэг байх бас нөхцөлийг бүрдүүлдэг байх гэж хардаг. Одоо хэдлийн энэ рүү шилжиж шин гэрэл амын community гэдээ яриад байна тий өөрөө бас амар active. Тийм тэгээд BNI, GCI гэх мэтчлэн одоо яг энэ нийгмийн төлөө залуучуудын community-ийн төлөө за networking тий хийдэг юм одоо клубуудад бүгдэнд нь байдаг. Тэгээд ер нь бас энэ бас чиний өөрөө чинь ингээд характер болон имийг бас бүтээчих гэсэн юм санаачлагтай холбоотой байх мэдээж. Тэгээд энэ community-д байдаг бах тий. Тэгээд сая GCI-аараа бас холбогдуулаад тэр гоё хүүхдүүдийн төлөө хийж байгаа төслөөс явж байгаа юм байна тий. Энэ community are юу вэ? Олон community гарав. Тийм. Би яа нөгөө цэглэн community яагаад байгаад байна гэхээр би нөгөө ийм зүгээр ингэж боддог. Хүн ингээд өөрөөсөө илүү өмстэй байхаар хөгждөг. Хүн ингээд нөгөө өөрийнхөө орчинд за магадгүй би өөрийнхөө орчинд өөрийнхөө энэ салбартаа болвол ингээд хангалттай ингээд чадамжтай болчихж байгаа шүү дээ тий. Ямар би энэ салбартаа л амьсгалал амьдраад л байвал би яг ингээд гацна. Зөөний гой хүүхэн болол гацах байхгүй. Тэгэл дуусаа тий. Нас хөгшрөөл үгүй шүү дээ тий. Хөгшөрч хүүхдээ хүн зөвөр юм бүтээсэн юмтай байх нь аим гоо жаргал юм шиг санагдаад байна. Тэрийг би аягүй олон номноос уншаад тэгээ би за ер нь бол хүн бүтээсэн юмтай байх хэвээр хийцэн юм бодит нүдэнд харагдаад гарт баригдах юмтай байх хэвээр. Тэрийг хүн ганцаараа хийдэггүй. Учираас өөрөөсөө чадварлаг хүмүүстэй нэг бод болоод тэр хүмүүсийг амар гой хөдөлгөө тэр хүмүүстэй хамтраад тэр хүмүүсээ суралцаад хамт юм бүтээн гэдэг бол амар жаргалтай. Би зүгээр тэрийг л хамт хийж ер нь community-д байдаг. Ийм network-уудад бүр амар дуртай. Тэгээ энэ тийм хүнтэй танилцах амар дуртай. Би гэхдээ ер нь нөө ambivert төрлийн хүн байхгүй нөө амар extrovert төрлөөс илүү тэгээд жоохон зарим нэг үед дургуй урал яг тэг ингээд дугаар очив. Тэг ингээд наг дуугаар хүмүүс ингээд гайхах штеп ингээд амар хүмүүс нэг ярьдаг гэж боддог те. Тэгээ дуугаар очгонд болохоо чичээ гэж анзаарч байгаа штеп. Маа нөхөр шууд анзаарна. Би тэгэл дуу чимээг бол яач юу? Хараа яа ярилцъя гэл ингээд яг намайг татаж ирээ суулгаад юм яриулдаг. Тэгэхээр нөгөө санаа нь бол эргүүлээд бид нар ярилцж хийж, ойлголцож хийж, хүмүүстэй холбоо тогтоож хийж, суралцаад өөрийгөө дутуу гэдэг юм. Өөрийгөө дутуу гэдгийг мэдсэн байгаа хүн чинь одоо ядчил энд хүнтэй зэрэгцээд нэг тэ энүүний чаддаг юмыг би ч гэсэн чаддаг шүү. Би чинь дөрөв мөрчтэй адилхан харж байгаа, өнөрлж байгаа, амталж байгаа. Окей, би яага болохгүй гэж нөө юм тэр хүнтэй өрсөлдөх биш. Өөрөө ялан дэглэх зорилгоор хийж байгаа үйл гэсэн үг. Тэгэхээр community-д бол би залуучуудыг аль болох нэг тэрэл гэж ер нь уриална тийм. Өөрөөсөө илүү өмстэй л хамт байл гэж ер нь уриална. Бид бас нэг найзтаа яриа суучаад одоо ер нь цэрэгж манай цэргийн систем чинь бас айгүй чанга болцсон шүү дээ тийм. Тэр юу гэдэг тийшээ заавал явж жилээ өрөх хэрэгтэй юу юу гэл тийм. Тэгсэн чинь манай ер нь бол явчих зүгээр шүү дээ. Би тэгэхээр why гэдээ асууж байгаа гэсэн чинь тэнд ч тэнд биш гэдгийг мэдэрдэг байхгүй. Ер нь бас нэг point нь тэнд очиод яг цэрэгжилт нь ороод ирэхээр яг чи хинч болж байгаа. Нөгөө нэг амар том эго ч юм уу байхгүй болоос гал. Тэгээд дараагийн асуулт би зүгээр гэрлээс асуухад одоос 10 жилиг хасч ил та тэгээд за тэгээд өөрөө за одоо ер нь бизнес хийчлээ олон communityтэй байна гэл энэ туршлагыг ингээ авч хаяад пакэж одоо өөрийнхөө 10 жилийн өмнөх self өөртөө гой зөвлөгөө өгөх юм бол ямар зөвлөгөө ер нь өгөх вэ? Би хамгийн түрүүнд одоо нөгөө цаг хугацааг аягүй сайн ашигла гэж хэлнэ. Ягаад тэгэхээр хүнд ерөөсөө эргэж олдохгүй зүйл чинь яг үндэ эрүүл мэндээс илүү цаг хугацаа байгаа юм л та. Зөв би сүүлд ингээ нөгөө юм хүм ингээл судалгаанууд уншаал ингээр яг үндэ эрүүл мэндийг хүртэл бид нар цаг хугацаа зөв ашиглаж ижил бүтээх гэдэг байгаа юм. Буюу магадгүй та ингээд нөгөө ус уух боломжтой байсан цаг хугацаагаа уухгүйгээр шууд хүн тоол идэх юм бол та тэр цаг хугацааг алдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний хамгийн одоо том өрсөлдөгч өөрөө байдаг бол өөрөө өөрийг чинь ялан дийлж болох цорын ганц зүйл бол би цаг хугацаа гэж боддог. Тэгэхээр яг 10 жилийн өмнөх өөртөө би цаг хугацааг юу сайн ашигла. Маш урт хугацаанд одоо төгөл рүү тоглолцоор. Тэгээ маш урт хугацаанд одоо бүр ингээд өөр олон орнуудаар яв.
Тэ? Одоо бол би нэг юм за 50 орчим орноор явчих. Тэгэнгүүт ингээд 50 орчим орноо ингээд давхарсан тоогоор ингээд нэг юм 60 хэдэн хотуудад ингээд очсон байгаа байхгүй. Тэгээд яг тухайн үед ингээд газрууд дээр очихдоо би зүгээр өөрийгөө үнэхээр жижиг гэдэг юм мэдэрдэг байхгүй. Үнэхээр бүр ингээд би тэ монгол хэлээр дэлхийд дээр нэг судалгаа сүүлд нэг уншиж байгаа 4.5 сая ч илүү орчим хүн ярьдаг гинэ. Гэхдээ зарим нэг аялахтай аялгуул янз янз ярьж тэ. Тэгэнгүүт эн чинь өөр амар жижигхэн тоо. Бид ч 8.1 тэрбум те. Тэгэнгүүт чи энээс шалтгаалаад бид нар яах ёстой гэхээр нөгөө монгол хүний үн цэнийг гадагсаа тэр олон орны залуучууд чадаад байгаа ямиг нь адилхан чадчихж өрсөлдөх чадвартай болж байгаа байхгүй. Тэгээ өрсөлдөх чадваргүй монгол хүний хэн тоох юм? Хэн ч авч хэлцэхгүй шүү дээ. Ингээл гаслан өстэй. Тэгээ би хүүхдүүдтэй л дээ. Та нар Монгол улсын 3.5 сая иргэний нэг биш шүү. 3 тэ. Харин 8 тэрбум. Дэлхийн 8 тэрбум иргэний нэгэ. Тэгэхээр 8 тэрбум хүнтэй өрсөлдөж байгаа гэсэн үг шүү. Тэр хэмжээний скиллтэй, тэр хэмжээний зүрх зоригтой, тэр хэмжээний алсын хараатай байх ёстой шүү гэж аюу их банк тэгжилдэг. Одоо манай хүмүүс бараг зарим залхдаг гэж магадгүй. Тэгээ гол нь энэ маань эргээд нөгөө би өөрөө магадгүй тэр хүмүүсийн насан дээр хизэж олж хараагүй зүйл баг. Тухайн үедээ магадгүй тэр одоо хүмүүс 10 хэдэн настай байхдаа тэрийг олоод харцдаг хүмүүс одоо байна штэ. Тэгэхээр тэр хүмүүсийг магадгүй аюу зөв чиглүүлэхэд магадгүй миний хийс чадсанаас маш богино хугацаанд одоо би бол 20 жил хөдөлмөрлөж энэ салбарт одоо ингээд заа бадам гэлгээд тэгэхэд тэрдээ гэдэг хүмүүс мэддэг болчихлоо шүү. Магадгүй тэр хүүхэд 2 жил хөдөлмөрлөөд тэр хэмжээнд очиж болохоор л цаг хугацаа болчиход байна шүү дээ. Тэгэхээр цаг хугацааг ингэж богиносгож чаддаг чадвартай болох юм бол хүн нэр үнэхээр амьдралдаа их баян амьдрна. Буюу дурсамжаар баян, мэдлэгээр баян, чадвараар баян, комьюнитигаар баян те. Ер нь хүн хөлтэй нүр тулахтай del дурсамжаал бодож цаатандаа яг үндэ. Тэгээд амар олон гоё дурсамж цуглуулж ижил хүн тэрэнд амар гоё багталтай байна. Гэлээ 10 жилийн өмнө ер нь иймэрхүү босгүй байсан уу? Үгүй би чи ямар байсан болоо. Одоо ер нь бодоход одоо ингээд эргээд харахад оо за 20-д тэл хүн байсан байна. Амар ийм омглон хүн байсан би. Омглон. Цавчаал гардаг. Хин юу гэх юм надад гэдэг ингээд бүр тийм зүгээр цавчаа явчихдаг. Би ч тэгээ том нүдтэй. Тэгээ амар юм мимиктэй ярьдаг те ингээл юу гэх юм. Айгүй ингээл хөдөлгөөнтэй юм ингэж ярьдаг. Тухайн үед бол би ингээл тэлийн тэмцээнд ордог. Айгүй хим нэг мэдхтэй асуухт байсан. Нам мами харьяан байж магаал. Тэг ингээл бүр байсан. Тэгээд тэгээ эргүүлээд яг болсон шалтгаан нь бол миний үнд зүйлтэй бас тодорхой хэмжээнд тухайн үед бол нийцээгүй. Тэгээд тухайн үед бол би нэг юм хит омглон цаг хугацааны үн цэнийг сайн ойлгоогүй. Тэгээ яг гоо цэглэн эрдэм мэдлэг нэтэрэ бол тухайн үед тэр насны хүмүүсийнхээ дунд бол сайн байсан. Гэхдээ магадгүй илүү олон хүнийг хайрлаж, илүү олон хүнд буулт хийж, илүү олон хүнээс уучлалт гуйж, илүү олон хүнийг гомдоохгүй байх байсан баг гэж бодож байна. Шууд 10 жилийн өмнөх SEO талаас одоо сая хөв хүн талаас ярьж байна. Яг бизнес талаас lessons learned дээр зөвлөгөө. Тийм шүү дээ. Би одоо тэгээ эргээд харамсдаг нэг аяг олон байна уу. Тэгээд тухайн үед хэрвээ зөвхөн өнөөдрийнхөө mindsetтэй байсан бол би одоо нөгөө юм юу байгаа. Ийм яг би ч одоо аяг санаа амарл амьдарч ийн л та ингээл миний баг бүх зүйлээ сайхан асуудалгүй хариуцлагатай хийж ийн те. Тэгээд яг би ингээл community гэсэн яваад байгаа чинь би амар саарталтай учраас л тэг чигээд шүү дээ. Тэр хүмүүсгүйгээр бол зүгээр би бол нэг 10% л ахгүй бусд нь 90% нь бүртүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үедээс бол би өсөх юм за ямар ч байсан нөгөө юм бизнесийн тал дээр international гэдэг өнцгөө илүү харж ажиллаарай гэж хэлэх байсан. Буюу магадгүй за хаандраа ингээл нөгөө өөр олон орнуудад хүүхдүүд яваалал ингээд байгаа нь магадгүй олон улстай харьцаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч миний хувьд бол энэ амар чамлахаар санагддаг. Тэгээд тэр үеэсээ эхлээл шууд гадагш контакт тогтоогоол. Тэгэл тухайн үед яг би нөгөө нялх бие мэлтэй байсан. Тэгээд нөгөө аягүй олон юмнуудад ингээл хойш суусан байхгүй. Тэгэл миний л алдаа. Тэгэхээр тэр болгоныг эргээд магадгүй нөхөж болдог бол зүгээр цаг хугацааг л би амар сайн нөхөхийг хичээх байсан баг. Хүүхэд бизнес хоёр бараг зэрэг. Тий яг ижилхэн настай тий. Тэрийг зөвлөх үү? Одоо идэж байгаа тэгээ тийм яагаад тэгэхээр хүүхэд гэдэг ба би зүгээр одоо амар баярлдаг. Ингээд нөгөө одоо ингээл миний хүчин л ингээл миний амар том юм юу болчихж байгаа байхгүй одоо юу гэдэг амьдрах хүсэл гэх юм уу тий амжилттай байх хүсэлч гэдэг юм уу ингээд нөгөө хүнийг ингээ хөдлөгдөг хүч гэдэг гол энэ мотор нь байгаа даа л та. Тэгэхээр хэрэв хүүхдгүй байсан бол би энэ үдий зэрэгтэй магадгүй нэг арай дээр бодомгөрл болохгүй байсан баха. Хүү маань байгаа учраас би арай дээр бодомгөрл болсон байгаа. Тэгэхээр хүн бол
хүнийг амар гоё хүмүүжүүлдэг. Ялангуяа хүүхэд чинь. Тэгэхээр хүүхдээсээ бид нар айгүй их юм сурдаг. Яагаад бүр болцол нөхцөлгүйгээр хайрлах тий. Юунд ч ингэж нөгөө айхгүйгээр эрсдэлтэй шууд нүүр тулах гэл ингээд нөгөө бизнесийн талын ч гэсэн бид нар айгүй гоё юм суралцж болно шүү дээ. Тэгээ тэр болгоныг ингээд сургадаг хүүхд гэдэг бол би эзэж хойш тавихгүйсэн. Гэхдээ мэдээж цаг хугацаанд ярьдаг. Зөв би бол одоо шавнырыгаа бол яг тэрийг их одоо яарад явах те гэж бол үнэхээр хэлдэг. Одоо тарих сургалаад төгс. Эхлээд тийг тэнд яваад үзээдэх, иш оролцоод үзээдэх, тийм давталгаа хийгээд үзээдэх. Ингээд үгүй чи эхлээд ингээд би тийгдэг. Тэгээд яг нэгэнт ирж байгаа тэр сайхан бэлгийг бол хүлээж авах хэрэгтэй. Хүлээж авсан бол би эргүүлээд хурдан ажилтаа ор гэдэг шаардлагатай байдаг. Хурдан ажилтаа ор, хурдан юм ахи, хурдан формд, хурдан ингээд. Тэгээд яг эргээл явах те нөгөө өөрөө өөрийгөө гой бүтээгтнэл туслах галгаа зорилготой л. Яг нэг тийм том алдчихсан юм байна уу? Одоо комедиан Бата хоёрын найз хөл бас манай энд орж тэгээд Бата болохоор ярихдаа нөгөө бизнес тал руугаа илүү ягаагүй зүгээр л яг нөгөө комедианаа хийжсэн. Тэгээд өөрийнхөө доор нэгтлэн авцсан байжгаад нэгтэл нь өөрийнхөө данс руу ингээд 7 хоног боломжлоо сар ингээд шилжүүлэг хийдэг байж жагаад тэрийг бүр дараа нь ингээд амар сайн итгэцэн. Тэгээ бүх юмаа ингээд өгсөн байжсэн чинь тийм болсон гэж байна. Тэр шиг одоо яг бас манай үзэгчдээс нэлээд юм өөрсдөө бизнес хийх хүсэлтэй ч юм уу жижигхэн стартап хийх гэж байгаа хүмүүст нэг том алдсан одоо яг нэг юм бизнес талаасаа байл. Бизнес талаасаа зөндөө алдсан бахав би маш их алдсан. Санаанд орж байгааг ингээд хэлэхээр хамгийн их одоо нөгөө тухайн үед ингээд сэтгэл санаа бүр өмөл би ч одоо нөгөө аюу их юм сэтгэл хөдлөсөн үедээ шийдвэр гаргах уу гэдэг зарчимтай амьдэрдэн шүү дээ. Тэгээ яг ингээд тухайн үед амар шаналцсан байхдаа би ер нь болий гэж бүр өөртөө хэлсэн байхгүй. Тэгээ би тэрэндээ ингээд эргээ бодох чи ямар тэнэг юм ярьж байсан бэ гэж ингээд боддог. Гэхдээ тухайн үед яасан гэхээр яг ковидын өмнөх үе баггүй юу. Тэр чинь 19 оны сүүл 20 оны 1 сарын үед гэсэн үг. Би Андрада нөгөө өөрийн гэсэн байртаа болох гээд байрлал эзэнгтээд тэгээд зээлээр авахар болоо. Тэгээд сарын 10-ын саяын жуулын юм төлбөр төлөх болоод тэгээд яг бид нар ингээл чартаагаал за төлөе доо гэл ингээл чартаагаал бүх хүмүүс чинь бүсээ чангалал тий. Тэгээ ингээд нэг эхний нэг 4-5 сар явцсан байсан. Тэгсэн чи ковид болцсон. Тэгээд ковид болоод бид чинь нөгөө амар гоё зориг мөрөөдөл чинь амар хэцүү болол те бүх юм хаагдаал ямар ч боломжгүй болол тэгээд яг тухайн үед бол бид нар тэгээ нөгөө ковидын араас чинь ингээд 6 сар орчим огт нөгөө зээлээ төлж чадахгүй болчихоо. Тэгэл яг би нөгөө хувь хүнээс зээл авсан байсан. Тэгээд тэр хүмүүс маань тэр байраа өөр банк бус барьцаанд тавиад ингээд нөгөө юу атсан байсан. Яг би тэр нөгөө банк бусын тодорхой төлбөрийг төлж исэн байхгүй. Тэгсэн чинь ковид гэдээ яах юм? Бүх юм фейлдээд тэгээд хурагдцсан. Тэгээ бид нар яг нэг л өдөр бүх юм аваад гар гэдэл банк бусаас шаардлага тавиал. Тэгэл би тэр өдөр бүр ингээ уйлаад ёо яагаад би ингэж хичээж хахад гэл амар ингээл дотроо ингээл имтрээл унсан л та. Тэгэл яг тухайд бол манай хамтрагч инфтэ намайг зоригжуулаад манай нөхөр намайг зоригжуулаад тэгэл ийм байхгүй юу гэсэн юм. Яад түрээсэн байр хай гэл. Тэгэл эргүүлээ дахиад түрээсэн байр руугаа орсон. Тэгээ яг тухайд бол би нөө Remax гэдэг байсан. Тэр Remax агент байсан. Тэгээд нөө Remax-уудаас айгуу сайн одоогийнхан байрлалыг бид нар олоод тэгээд одоогийнхан байрлал дээр бол ингээ орсон. Тэгээд яг би бол тухайн үед бол цаг нь биш байсан байна гэж дүгнээд тэгээд эргэн тойронд маань намайг орон зориг өгөхтэй хүч оруулах хөл дээр нь босох тийм хүмүүс байсан би амар баярлагдав. Тэгээд ер нь бол хүмүүст гэт альва нэг те өл хөдлөх хөрөнгийг хөдөлж аавна гэдэг бол тоглоом биш учраас амар сайн хуцтай андараа гэж бол тэгтээ тийм ковид гарна гэж яг өндөөс наач бол их хэцүү те наач бол хэцүү те тэгээд нөгөө ковид гарчгаар чинь нэг хинээч буруу болж чадахгүй болчихж байгаа хинээч асуудал шийдэх асуудал биш болчихж байгаа тэгэл яхан би хууль дөрмийн дагавар бүх юм тэгэл өөхөөс харахгүй болж байгаа те нөгөө миний өмнө нь өгсөн нөгөө мөнгнүүд энэ төр юу ч болж байгаа хгүй тэгэл одоо яах юм тэр чинь тэгэл байхгүй болчихж байгаа юм чинь эргэж аавна гэж байхгүй шүү дээ тэгэл тэр чинь цаашаа юмрууд алидэ орцсон те тэгэл бистэ ёо гэл амар шантарч ирсэн тухайн үедээ. Яа тэгэхээр чинь 19 оны үед чинь Андра үсгэн байгуулагдаад 6 жил болсон байсан гэсэн үг. Тэгээд наг ёо одоо ингээ болиж байгаа бахта гэж бодоод би амар шаналж. Эргэн тойронд мундаг хүмүүс одоо гоё дэмжиж байгаа хүмүүс байгаа бол одоо Андра гэдэг байхгүй. Би баг ингээд ингэчих магадгүй. Яг хөө тэгэл нэг 2 хоног амарж байгаа л тэгэл их удаа амардаг юм чинь нэг магадгүй нэг арга зам хайхлаасаа хальтаа. Гэтэл магадгүй тухайн үед бол би
За ер нь тий яа тэрнээс өмнө ягаад гэхэд зөндөө л олон юм туулцсан тий бид нар ч ингээл хэд хэдэн дөрөөсийн байранд орсон нөгөө дөрөөслөгч нэтрэн замдаа навшийн зан гаргасан юмнууд ч байна тий тэгэл ингээл мөнгө идээд л хүлээд ч юм ингээл асуудлууд зөндөө тулгарч яхад шийдэл явсан. Тэгэл одоо эргээд харахаар зөв бүх юм тэгэл сургалт тий бүх юм тэгэл сургалт болж байгаа байхгүй тий. За хэдүүлгийнх нь цаг ер нь бол 2 дугаар хагас руу шилжих цаг болсон байна. Нэг харсан чи хэдүүлэг бүр цаг гараа пак гэсэн шүү. Амар ярьдэн шүү би. Амар ярьдэн шүү. Тэгээд ерөнхийдөө энэ дээр би бас нэг гэрлэг ер нь бол амар юм networking сайтай гэдэг юм би бол мэднэ. Тэгээд network сайтай байх юм үндэс нь өөрийнх нь характераас харагдчихлаа л да. Тэгээд ер нь яг ихний хагасны сүүлийн асуултыг жишээлбэл яг энэ залуучуудад ер нь байх ёстой зан чанар юу байвал хамгийн зөв юм бэ те networking skill сайн байх хэрэгтэй юм уу? Analytical skill сайн байх хэрэгтэй юм. Эсвэл нэг юм амар сайн дагнаж хийж чаддаг байх хэрэгтэй юм. Эсвэл амар олон ур чадвартай байх хэрэгтэй юм те. Нэг юм гоё зарчмыг чи өөрөөсөө ер нь бодлоосоо хуваалцаад идлээ дараагийн эсрэг ороод төхөө. Би зүгээр залуучуудаа мэдхгүй гэдгээ мэддэг байгаарэ гэж зөвлөе. Тий. Ер нь мэдхгүй гэдгээ мэддэг байгаарэ л гэж зөвлөе. Бид нар нөгөө мэдхгүйгээ мэддэггүй учраас асуудлыг дандаа эргэн тойрны бусдаас хайдаг. Тэгэхээр бусдаас хайгаад байна л гэдг нь чиний цагийг л үрээд байгаа гэсэн байхгүй. Таны цагийг л үрээд байгаа гэсэн. Тэгэхээр тийм үйлдэл чинь л их цаг авдаг юм байна. Одоо миний амьдралын туршлагаар ч гэдэг юм те жоохон амьдрсан юм туршлагаасаа хэлэхэд зөв мэдхгүй гэдгээ мэддэг байгаарэ л гэж хэлье. За манай подкаст маань дараагийн хэсэг рүү шилжиж байна. За энэ хэсэг маань болохоор Матын Мүлэнгийн хэлдэг work life integration гэдэг хэсэг байгаа. За тэр нь яг юу гэлээд байгаа юм бэ гэхээр ер нь нэг одоо CEO ч юм уу одоо ер нь янз бүрийн бизнес болон янз бүрийн прожектууд эхлүүлсэн хүмүүс ингээд цаг наргүй ерөөсө тэрэн дээр ажиллаад ингэж байхгүй. Яг бол өөр гэсэн амьдралтай өөрийгөө бас жоохон хурцлах, эрлэх хэрэг айгүйх гардаг. Тэгэхгүй бол угаасаа толгойд арчиж ажиллахаа болно те. Тэр яг тэр хэсгийг ер нь заавал амьдралдаа нийцүүлэх ёстой юм аа гэдэг юм хэсэг байгаа. Тэгээд гэрлэгийн хувьд ер нь тэр work life balance integration гэдэг хэсэг дээр энэ концептыг ер нь юу гэж боддог вэ гэдэг асуулт. Ер нь айгүй гоё асуултуудтай байд юм биш үү танай подкаст. Ер нь одоо нөгөө юм хүн амьдралын баланс гэдэг би өстой амар ингэж баримтлах хичээдэг. Ер нь 50-50%. Хөтлөвчөө. За. Дэвшлөвчөө. За. За, би сайнх шиг явах уу? Яг сайн реакшн. За. Тэст айгүй гоё асуулт байна. Тэгэхээр яг энэ дээр яг амьдралын хувьд бол ажлын хувьд гэд би айл болох айгүй балансд байхыг хичээдэг. Тэгээд ер нь зүгээр ингээд нөгөө 50-50% байх ёстой гэж зүгээр би бол боддгийн. Тэгэхээр ингээд нөхөртөө цаг гаргах ёстой, хүүхдэд цаг гаргах ёстой, гэртээ байх ёстой, хоолой зарим нэг үед ингэх ёстой ч гэх юм уу. Өмнө нь бол ингээд ер нь тэрийг амжихгүй гэж ингэж бодож өөртөө аяг хаадаг байж. Одоо болохоор би харьцангуй ингээд чөлөөлөгдөд байгаа мэдрэмж аваад байгаа юм. Одоо Андра маань айгүй найдвартай дараагийн залуу үед маш шилжчихсэн байгаа. Тэгээд тэр үе маань эргээд амар амжилттай авч явж байна. Тэгээд дараагийн үедээ ингэ шилжээд явах гэдэг. Би бол тэн дээр тодорхой хэмжээнд зүгээр фаундер гэдэг л үнцэг байх болохоос ш ингээд үрдийн мөнгөтэй зурлалдаал ингээл хүмүүстэй хуваалцах гал чичрээд шаардлага байхгүй. Тэгэхээр ингээд юм болгож бизнес чи өөрөө ингээд growth хийх ёстой шүү дээ. Тэгээд тэр өнцгөрөө явж байгаа. Тэгэнгүүт надад ингээд цаг гараад байгаа. Цаг жолоо гарангуут нь би нөө Бинайда. Бинай бол бас нэг маш их цаг зарцуулдаг тэр community. Тэгээд GCI байгаад тэгээд яг энэ хоёрын гол болохоор Red Cross буюу улаан заалгын нэгэн л байгаа. Тэгээд улаан заалгын маань ч бас нийгмийн төлөө сайн сайхны төлөө ажил хийдэг, хүүхдүүд чиглэсэн ажил хийдэг. Бид чинь нөгөө хүүхд залуучуудад хариуцсан юм одоо өдөр зөвлөн байхгүй. Тэгэхээр тэр утгаараа маш олон юм нөгөө хүүхдүүд чиглэсэн хөтөлбөрүүд явдаг. Яг миний нөгөө passionтэй шууд холбоотой болчихж байгаа учраас хамгийн сүүлд бид найрамдлын 7-8 дугаар ээлжин дээр нь миний төслийн сургалт явсан юм. Тинчээ хэд хүүхэд вэ? 200 хэд хүүхэд байсан. Тэгээд 200 хэдэн 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд сургалт орсон. Тэгээд шагналдаа л ингээл маш завгүй. Гэхдээ манай коуч лабын бас багш нар хамт одоо сургалтаа ороод тэгээд бид бас яг энэ төслөөрөө буюу өөрөөр үлгэрлээ шинэ ертөнц гэсэн энэ төслөөр дамжуулаад дахиад нөгөө хүүхдүүдэд хүртээмжтэй өрөх гэдгийг улаан заалганы хэмжлэгээрээ бас дамжуулаад хүргэж байгаа. Тэгээд улаан заалгал маань ч одоо 21 аймагт салбартай дэлхийн 203 билүү оронд салбартай тий аюу том байгууллага тий. Тэгээд энэ том байгууллагын бас нэг эдис байх миний бас нөгөө зорилго хүслүүдийн нэг байсан. Тэгээд тэр маань ингээ гоё биелээ явж байна. Тэгэхээр цагийг бол ингээд аль болох
зөв менеж хийх хичээдэг. Ер нь одоо яг тийм би өнөөдөр ингээд яг энэний араас бас нэг сургалт орох хэвээр танхим дээр. Тэгээ худалдаа ажилтны танхимдаа сургалт орчоод араас нь би нөгөө Miss Universe охинтойгоо уулзах хэвээр. Энтэйгээ уулзчаад дараа нь Бинаян хааныг найзуудтайгаас уулзах хэвээр. Тэгээ араас нь бас нэг төсөл дээр ажиллаж байгаа нэг найзтайгаас уулзах хэвээр. Тэнгүүд ингээд нөгөө одоо миний цагийг алж байгаа ганц л юм байна. Юу гэж бодож байна? Төвчрөл. Өсө бидний те одоо нэг энэ хайран үнэтэй маш их үр өгөөжтэй байх боломжтой энэ цагийг маань алж байгаа цорын ганц зүйл бол ерөөс төвчрөл буюу манай одоо агуу сайхан удирдагч нар те одоо удирдагч гэхгүй агуу сайхан уг нь одоо үйлчлэгийн ажилтнууд баггүй өгөнтэд чинь те Монгол хүнд үйлчлэх хэвээр тэднүүс маань тийм нэг хотуртал зохицуулж чадахгүй байгаа нэрэ үнэхээр өрөвдмөр те одоо тэгээ энийг би нэг улс төрийн ямар нэг юуг уучраас нэг айхгүй айдсгүй явчихдгийн тэгээд энийг уншаад дүүшээ хараад дургуунд хүрнө яана даасан байдаг миний бизнест ч нөлөөлөхгүй тэгэхээр зөвөр үнэхээр өрөвдмөр энэ бол тэгэхээр энийг шийдэж чадахгүй бид нар гişүүдтэй те энэ чи шийдэх төвшний хүмүүстэй байна гэдэг бол үнэхээр гуниг бүр тий тэгээд за яг та энийг ингээд яг өөрөөсөө харгаар бид нар шийдэн. Магадгүй одоо нэг уулзалт бол би жишээ нь чи хийх зорилготой байгаа. Энийг дуусан гот араас нь үргэлжлүүлээ ингэж хийчих юм ингээд нөгөө амар ухаалаг менежмент хийн штэ. Тэгээд хүмүүс бол найзын даа байгаа. Найзынх нь ээжээс над руу байнга рапорт ирж байгаа хүн ингэж чинь аим гой сайн найзтайгаа байж байгаа. Саяжгаа нөгөө нэг амралтанд энэ төр хөдөө энэ төр аюу их явсан. Тэг хүүгээ дандаа хамт авч явсан. Тэгээд аюу сайн хамт цаг өнгөрүүлээд нөгөө юу гэдэг чанартай цагийг аюу сайн өнгөрүүлээд бүр өдөр шөнөгүй ингээ хамт байгаад аюу сайн ярилцаад аюу сайн ингээ нөгөө юу хэрэгтэй байгаа ямар бүх юм ингээ ойлгоцсон. Тэгээд аль болох одоо тэгээд нөхөртөөгөө бол бид тээр ингээ шүн жулт болсон ярилцдаг байхгүй юу? Ингээд ярмаар юм байвал манай хүн шууд ярина. Тэнгүүт би яг сэрж байгаад ингээд сонсохгүй болол тэр ингээд нөгөө бит хоёр үнэтэй цаг байхгүй болчих тээ. Тэгэхээр ерөөсөө time management тэгэл амар сайн хийх хэрэгтэй. Ерөндөө эмэгтэй хүн амар супер юм шүү. Ер нь аюу их юмыг зохицуулж чаддаг гэж бүү. Тий бүр эрэгтэй хүнийг бодоход те амар юм супер. Тэгэхээр зүгээр надад бол балансд байх хэрэгтэй. Тэгжиж аз жаргал гэдгийг бид нар бүтэн утгаар үнцэнтэй байх нь. Тий. Тэгэхгүй бол тэр үнцэн нэггүй болчих штэ. Тэ? Дурсагдахгүй байвал тэгэл үнцэн байхгүй болчих штэ. Тэгэхээр аз жаргал гэдгийг бид нар гэр бүлээсээ эхлэлтэйгээр бүтээдэг учраас тэгээ сая бол хөвсгөлд явахдаа би ээжигээ дагаад явчихж байгаа юм бас. Ээжтэйг хамт цаг өнгөрүүлэх хэрэгтэй гэж үзээд. Тэгэхээр ингээ яг тэ бүх юмыг координац хийгээд ингээд ингэх нь миний бас гол зорилго. Амар сайн төлөвлөж байна тэ. Өндөр төлөвтэй гэсэн үг тэ. Амар яг зарим хүмүүсийн хувьд бол жоохон төвөгтэй санагдах баг тэ. Баруун манад орж байгаа анхны баланс бол давгүй шүү гэж байгаа юм шүү те. Манайд орсон бүх хүмүүс ерөөсөө ямар ч баланс бараг орж ирээд зарим нь энийг би өөр дээр ерөөсөө бодож байгаагүй юм байна. Бүр яг тэгээ хариулж явахдаа өөрөө би нэрээ бас энэ дээр хичээх хэрэгтэй юм байна гэдэг ерөөс гоё шүү дээ. Зүгээр шалтгаан л байгаа байхгүй те. Би одоо би ч гэсэн өөрөө амжихгүй гэлээдэг. Одоо тэгээ манай бимба яг наваа жимд яв гэдэг бүр шахдаг байхгүй. Амар гоё мотивацтай. Тэгээ яг ингээд явъя гэвэл үндэл амжиж л байгаа. Би яг одоо ийм л юм билээ л те. Нөгөө хүмүүсийн стереотип байгаа байхгүй. Эмэгтэй хүн учраас энийг хийх хэрэгтэй. Эрэгтэй хүн учраас энийг хийх хэрэгтэй гэдэг л нэг тийм л юм яваад байгаа. Гэтэ яг үндэ орчин үеийн залуучууд тийм юмгүйгээр амьдраад байгаа шиг шүү дээ. Уг нь те. Тэгээ тэр нь айгүй гоё happinessтэй. Тэгэхээр миний бодлоор зүгээр манай нөхөр магадгүй надаас те оройн хоол бэлнэ үү гэж асуудаг байсан бол би амар стресстэй байсан баг. Харин манай хүн эсрэгээр нь хоёлоо орой хамт хоол идэхүү, минийар амжих уу? Эсвэл би те чи яахаар байна? Харин хоол хийчлээ, ирээд идэхүү ч гэх юм ингээ бүх боломжтой нөхцлүүд дээрээ цагаа гаргадаг буюу ер нь зөвхөн миний одоо ингээ сүүлийн үед ухаарад байгаа юм цаг зориулах л хэсэг байна та. Цаг зориулах. Тэгэхээр зориулж цаг зориулж байгаа үед хүн тэр цаддаг байхгүй юу? А түүнээс ингээ завсраар нь те загялс чамаг гэл соолчод би явмаар байна гэвэл энэ аим муухай байхгүй. А харин хоёлоо энэ чи хаант хаалчаад тэмнэр яах юм гэвэл энэ дээр аим гоё мэдрэмж төрнө. Тэгэхээр эмэгтэй хүний хатан ухаан нэг эндээ л оршоод идэх юм болоо даа л гэж би сүүл зүгээр нөгөө юм уншаа ингэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр нөгөө тэр хатан ухаан амарлаг хувц угаадагтай амарлаг хоол хийж гэр цэвэрлэгдээ биш байгаа байхгүй. Зүгээр тэр гэр цэвэрлэх нөхцөлийг өөрөө хийхгүй бол өөр хин нэг зохицуулж болох уу? Тэ? Өөрөө хоол хийж амжихгүй бол өөр аргаар зохицуулж болох уу? Заавал гэрээ ор идмээр байвал ээжээрээ хийлгэж болох уу? Чи идэх юм уу? Ингээд нэг юм smart way хэрэгтэй юм шүү. Зөв би зүгээр одоо нөхрийгөө гэрээ олно гэхэд ингэх юм бол хитгүүлдэ зүгээр тийх ингээд ийм жоохон сэжим үүсэх юм бол би зүгээр ээж рүүгээ уучдаг байхгүй. Ээжээ та хоол хийж амжихаар байна уу? Гэхээр ээжтэй л тэ миний охин ирээд тэгэл ингээд нөгөө ээжийн хоол бол юу миний хоол байтгал байлгуудээ бодвол одоо хүүхэд ирэх хүндтэй. Тэгэхээр ч нэг утгын хувьд ингээд бид нар амар smart way л байх хэрэгтэй юм шиг байна. Саяны хатан ухаан гэдэг дээр ингээд өмнө бол нэг тоглож хэлдэг байсан да. Нэг явуулаад хатан ухаантай тэгээд одоо ингээд энийг улам ойлгоод ирэх тусам хатан ухаан гэдэг чинь бүр ингээд цаанаа бүр
Айгүй их юм байдیں۔ Бүх юм энэ шиг байлаа шүү тий. хаануудын хажууд их хатан гэдэг тэр хүн чинь угаасаа зүгээр яг баг юм стратеги чинь байдаг байсан байгаа байхгүй тий. Саяны энэ яран дээр нөгөө ер нь л ярьсаа гэснээс чинь нөхөр амар их дурдагдлаа. Тийм байгаач би айгүй их ярьд юм шиг үлээ харин бас яг. Би бас яг үнийг хэлэхэд би болохоор өөрийг нь илүү лид хийдэг болов гэж би бодож ирсэн. Тэгсэн чинь саяны яг ингээ ярианадаас сонсоод бүр нөхрөө ментор гэж хэлж байгаа баг анхны хүн бах миний бодлоо. Тэгээд амар юм хүндэлж чинь энэ гоё харилцаа өмнөдөө ирүүл сонсогдож чинь зүгээр сонсоход л мэдэгддэг шүү дээ тий. Хоёр маань ер нь хэр удаан одоо хамт байгаа вэ? Тэгээ ер нь яаж энэ тогтолцоог мэдээж асуудал байсан л байлгүй тэрийг ер нь яаж шийдсэн бэ? Тэр одоо 13 жил болж байна. Чи бас зөндөө утсан байгаа байхгүй юу? Тэгэхээр мэдээж амар их асуудал зөндөө байгаа. Яг тэгэхээр олон хүний өмнө нүдэн дээр ил өгдөг хүмүүс чинь ингээл нэг жижигхэн алдаан л амар том алдаан шиг харагддаг те. Хүмүүстэй шууд дүгнэх гэж хичээдэг. Ер нь би бас ингээд нөхрөөсөө суралцаад манай хүнд байхгүй шууд хизээч битгий дүгнэлт хий. Дүгнэлт хийх битгий яар гэрлээ гэж бүр намайг ингэдэг. Тэнгүү тэр чинь эргээ надад амар тусдаг байхгүй. За энэ тийм шалтгаантай байсан байж магадгүй тэгсэн байж магадгүй тэгж бодсон байж магадгүй ингээд нөгөө аягүй зөөлөлдөг. Тэнгүүд чинь хүмүүс болохоор шууд үгэндэг. Тэгээд шууд үгэнсэн байгаа тохиолдолд тэрийг нэг өөрчлөхөд аяг хэцүү байгаа гэдэг байхгүй. Тэгээд тийм учраас бид нар дүгнэлт хийхээс өмнө аягүй сайн судалж, наривчилж те ингэж ойлголцох хэрэгтэй. Тэгээд манай хүн бас тэгдэг байхгүй. Бидний ерөөсө гэр бүл болоод хамт байгаагийн хамгийн том одоо бенефит бол бид нар ойлголцох. Аягүй сайн ойлголцох. Одоо нөгөө боллоо гэж хэлэх аягүй амархан. Манай хүн тэгдэг байхгүй. Боллоо, боли, салъя гэх амар амархан. Харин болгоё, нийлүүлээ, тогтооё гэх амар хэцүү. Яг энд л хүний нөгөө хатуу ухаан байна уу, хаан ухаан байна уу те тэр нь оршдог гэж манай хүн бол хэлдэг. Тэнгүүт чинь би тийм заац би ч шал тийм юм ярьчтай гэд би ч одоо солиороо л янз янз юм ярьж л байсан биш таарч те өөрөө заримдаа санахаар ингэ ичдэг байхгүй ёо гэрлээ юу ярьцээ бэ гэд тэгэхээр ингээд эргүүлээд нөгөө эн чинь эргээд нөгөө хоорондоо юу гэдэг би тэр хүний хүндэлж байгаа хүндлэл зохистой хэмжээнд нав хүндэлж байгаа хүндлэл зохистой хэмжээнд одоо юу гэдэг сая ингээл аяллаар ингээ явхад ч гэсэн намайг бол надаар ингээл юм зөөлөхгүй би чинь манай ингээл өөрөө байхнаа бараад хамгийн маяг ингээл ерөөс тийч ганц хөдөлж байгаа хүн нь бол манай хүү манай нөхөр хоёр би тийч чи ингээд айл хэдэ энийгээ барьцсан тэгээ ингээд уюун дээр сууж байгаа байхгүй гэхдээ тэрэн дээр бак хийзээч чи ингээд тэгэд гихгүй тийхгүй байгаа шалтгаан нь энэ өөрийнхөө өргийг яг өөрийнхөө хэмжээнд өөрөө хийнэ амар гоё enjoyдаг гэд ингээд те магадгүй одоо би тэнцээ нэг тийм хий гэдэг юм бол бэки хийлсэн юм хариуцлага барин штэ тэгэхээр ингээм хосуудын харилцаан дээр нөгөө чи илүү би дутуу гэдэг юм ерөөсөй байхгүй байдаг. Тэгэд ерөөсөө өрсөлдөгч гэж байхгүй хооронд нь. Тэгэхээр та нөхөртөөгөө эсвэл та их нэртэйгээ те одоо ингээд эсвэл та хоёрын хооронд юм өрсөлдөгч гэж байхгүй. Ингээд магадгүй таны нөхрийг булаагаад авч өрсөлдөгч гэж байхгүй байх ёстой гэсэн үг. Нөө сэтгэл зүйд нь тэр хэмжээний хайрыг өгж ивэл эр хүн эмэгтэй хүн аль нь ч холдохгүй бэ холддгүй юм байлээ тий тэгэхээр ер нь бол нөө сэтгэлээр нь л хажуудаа байлгах яг үндэ өмнө нь бол бид нар ингээл ходоодор нэнтер гэл ингээл Монгол үгнүүд юм байсан шүү дээ тэр чинь ингээд яг үндэ амар агуулгын хувьд ухаалаг юм логик яваад байгаа шүү дээ ардталт нь тэгэхээр хүн чинь нөгөө сэтгэлийн амьтан учраас сэтгэл санаа 50 амгалан байгаа газар хүн байт юм байна амгалан байлгах гэдэг одоо миний бол зорилго би чи бас их ядаргаатай хүн шүү дээ ингээд бас ингээл солиорох гол ингээл амар ааштай төрлийн хүн баггүй би ч айлаа ганц охин 3 эрэгтэй дүүтэй өста ганцаараа азгалж өслөө шүү дээ юу яриад энэ төр бүх юмаа хүснээр хийж мэдэг болоод өссөн тэнгууд ч ингээд тийм амар дураараа эмэгтэйд те тодорхой хэмжээнд ингээд айгүй зөв юмыг менторлон гэдэг чинь тэр хүнээс маш хүч ухаан шаардчихаа тэгээ дээр нь миний байгаа потенциал харизм энергийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол би бол энийг бүр саяхнаас бүр илүү их ойлгодог яг л би ингээд дарвч талдаагаад болгоч татдаг хүн бохгүй. Хаач байсан гэсэн би ингээд энийг л ингээд гараад ирэхэд тэнцээ нэг тодорхой хэмжээнд бодонгүй л гэдэг яриа явж лээдэг. Энэ өөрөө би хичээгээд хийгээд байгаа зүйл биш. Зүгээр л миний байхаа байдал өөрөө тийм. Тэгээд тэнгуү тэрэг яг хизээч те үгүйсгдэггүй. Тийш таараа гоё гэрэлт гоё гялалц чи юу би өсөдөө утламсвал нөхрөөсөө жоох өндөр болно. Гэтэ өндөр боллоо гэхэд манай хүн надаас хол яваал. Би өндөр эмэгтэй хүн нээвгүй. Тийм эзэж байдгүй. Харин ч найрстайгаа ярьж үзэл. Гэл бүр намайг яг дагуулаад яваал. Бүр эн чинь өөрөө эргээд намайг улам гоё байх хүслийг төрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн хүчтэй байх тусмаа эмэгтэй хүний хүчийг хүлээн зөвшөөрдөг гэж би болоод байна. Эрэгтэй хүн хүч сул байвал буюу сэтгэл зүйн хүч сул байвал өөрөөсөө илүү эмэгтэй хүнийг илүү харагдуулахыг тий илүү байж байгааг нь одоо тэгж нөгөө
дэмжих хүсэлгүй байна. А яг үндэ би илүү харагдаад байгаа нь хэлбэр хэсэг нь боловч агуулга талаасаа намайг ингэж харагдуулж байгаа хүн нь тэр эр хүн байгаа байхгүй тий. Тэгээ эрэгтэй хүн эр хүн хоёроор нь маш том ялгаа байдаг. Эрэгтэй хүн болох эрэгтэй хүн болж төрж байгаа. А энэ эрэгтэй нь эр хүн болохын тулд асар их ухаан, ухамсар, төсвөр, хатуужил тий шаарддаг гэж би бодод байгаа. Гоё. Тий. Тэгэхээр аль алах би зүгээр охид бүсгүүчүүдийг таныг хайрлана гэдэг нь одоо нөгөө ингээл алган чихэндээ цэцэг ургуулаад амар их бэлэг явуулаад яг үндэ нь хэлбэр тал юм ерөөсөө биш. Хамгийн хэцүү үед чинь танд хамгийн зөв зөвлөгөө өгч чаддаг. Хамгийн их жаргалтай үед чинь таныг за арай саагах гэдэг шүү гэд дарж чаддаг те. Ингээд болохгүй заагийг аюулсан ойлгуулад гэрэлтгийг ч нөхлөн зөвшөөрж байгаа бол тэгэл тань хайртай гэсэн үг байна. Хэрвээ бэки тэр хэмжээнд байгаагүй бол би нэрээ өнөөдөр шалаар юм явчихсан. Тий. Гэр бүлийн өмчлөл мэдээж амар юм хүчтэй эмхтэй болгож өсгсөн. Гэтэ тэрийг ямар ч эр хүн нурааж чадахгүй. Ямар ч эр хүн. Тэгэхэд харин нураахын оронд ингэж гоё сэргээж ин гэдэг чинь бүр шаал ондоо хүч байхгүй. Түрүүн гэрлээ бас ярьжсэн эрүүл амьдралын хэм маяг гэх те. Тэгээд морлон хийгээл одоо баг ингээд 15 жил болчихлоо те. Тэгэхэд одоо би 20 жил. Үгүй. Тийм бил. Насаараа гэж. Насаараа ээжлэж таарагтаа. Тэгэд энэ одоо биегаа авч явах байдал дээр бас ер нь яг яаж гоё юм лин болон одоо энэ бас хитрхи таарган биш, хитрхи туурхай биш. Энэ физиологийг бас гоё зүв авч явах хэрэгтэй. Чи түрүү бас гоё дурдсан те. Цагаа аюугаа өнгөрөөх хэрэгтэй. Эрүүл мэндтэй те. Тэгэхээр тэрнээс бас гоё хуваалцаач. Ер нь эрүүл бие саруулах оршин. Тэрнээс санал нэг. Нөгөө хүн өөрийгөө менеж хийж чадахгүй л өөр юу ч менеж хийж чадахгүй. Би зүгээр тэрийг үнэхээр үнэн гэж боддог. Ингээд өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байгаа бол өөр нэгний асуудлыг шийднэ гэж хизээч байхгүй. Тэгэхээр өөрийнхөө асуудлыг шийдэж байгаа хүнд хүн итгэдэг. Тэ? Хэрвээ би магадгүй аюу олон хүмүүсийг зөв ухамсар, хувь хүний хөгжил, гоозууд нь ингээд уриалах гад ингээд ижиж үлгэрлэх гээд ижиж өөрөө нэг өрвөөс амт явж явах бол ямар юмныхан тэнцээ үлгэрлэл явах үү те. Тэгэхээр өөрийнхөө хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл болгонд эзэн болох хэрэгтэй. Тэгэхээр чи нөө мэрэгжилтэй эзэн байна, үг үйлдэлтэй эзэн байна гэдэг чинь амар хариуцлага байхгүй, өндөр хариуцлага. Энэ өөрөө сахилга бат. Тэгээ би ер нь л эрүүл мэндийг сахилга бат гэж боддог. Сахилга бат. Тэгэхээр ер нь хүн эрүүл бай гэж бодох юм бол хэрэгтэй үедээ зөв хоолой хэрэглэх, тэ? Шаардлагатай гэсэн үед нь үгүй гэж хэлдэг байх. Унтаж амрах, сайн ойр маш чухал. Магадгүй өчигдөр ингээл шоуд бол оройт тийм зөндөл гарна шүү дээ. Одоо бизнесийн орчинд бол тэр зөндөө гарна. Надад ч гэсэн зөндөө гардаг. Тэгсэн байсан ч би маргааш нь заавал амар гоё амрах одоо тийм өдрийг бүгэлдэг байхгүй. Тэгээд аюу төвөгтэй гинтийн юм дээр би ерөөсө төдөлтгөө. Гинт дуудаал, гинт уулзах гэх юм дээр би ерөөсө хөдөлтгөө. Яа тэгэхээр маргааш би чухал ажилдаа унтах хэрэгтэй ч гэх юм ингээд нэг юм энэ өөр эргэл сахилга баталтай. Тэгэл идж байгаа хоолноос маш их юм шалтгаалдаг шүү дээ. Тэгээ хоол унд чинь өөрөөсөө зөгтөг юм хүн мэддэг байх нэг чухал. Тэгэхээр өөрийнхөө юу зөгтөг яагаад байгааг мэдгүй өөр хин нэгний зөгтөг зүйлийг надад ингэж магадгүй гэж бодож хэрэглэх бол аюу айлтай. Магадгүй try хийж болно те туршиж үзээд ханаас болохгүй мэн магадгүй нүүрнээр юм ороод байгаа л болохгүй мэн гэд болчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо чинь уухан дээр хүртэл би биддэг баг би цагаар пи ууж чаддаг байхгүй. Нөхөртэй хоёлаа адилхан. Тэнгүүд одоо айгу амар байдгийн эн тент явахдаа маа нөхөр шууд хэлчихдэг. Цагаар пи ууж чадахгүй шүү гэх. Энэ айгу муухай зарим нэг тохиолдолд амар хямсгал сонсогдно. Гэхдээ яг үндэ хүн өөрөөсөө таардаг юм бол мэддэг байхгүй. Тэгээд вино ууж болж чинь, виски ууж болж чинь, коньяк ууж болж чинь ч гэх юм уу те. Sparkling wine ууж болж чинь. Айгу олон сонголт байна шүү дээ. Тэгэхэд хүмүүс нийт дээр пи ууж байгаа учраас дагаад уухгүй л гэвэл энэ би өөрийгөө охироод байгаа байхгүй. Нэг Японууд гэдэг чинь те одоо нэг тарган хүмүүс ер нь юм юу гэдэг чинь үзэл одоо зүгээр дэлхийн ил болчихсон. Ер нь тийм яг ер нь л нэрээ нуудж ор гэдэг юм байхгүй. Энэ амар ингийн байхгүй тийм. Ер нь тийм байхгүй. Чи өөрөө л зүгээр зохицуулчихлаа. Тэгээд энэ амар хатуу сонсогддог. Амар муухай амар харгас хатуу сонсогддог хэрнээ. Яг үндэ зүгээр миний амьдрал яг 20 жилийн турш ийм л байх гэж хичээж чинь тий. Цаашид магадгүй одоо 70 80 жил амьдрал гэж би бодож шүү дээ. Би ерөөсөө ирээдүйд боддоо шүү дээ. Ангараг гараг дээр хамгийн анхны Монгол иргэн болцсон. Цав цагаан үстэй амар гоё улаан алчуур зүүцсэн тий. Лаг улаан плачтайгаар ингээд намруулаад Феррари унаад ингээд явнаа л гэж боддог. Тэгээ ингээд бодох майнд маань өөрөө хүчтэй ингээд өдрө болгон тураад би нэг баян хилдэг хүмүүст
нэг солиотой ингэж ингээ бодж л те. Гэтэ яг үүндээ бусдын бодол хамаагүй шүү дээ. Би өөрөөсөө нэг бодсон байхад тэр хүч нь хоримтлагдал байгаа байхгүй. Тэр биелэх боломж наашаа ирж л байгаа. Тэгэхээр зүгээр миний нөгөө майндсет өөрөө ийм. Тэгэхээр яг тэрэндээ зориулаад би амар юм сахилга хоттой яг таг юм болохгүй үгүй чадахгүй гэдгэлэхээр зарим нэг хуурлна. Зарим нэг ямар маягтай ингэн. Тэгээд одоо маяггүй эмхтэйгээ уулздаа л гэж хэлээл одоо тэгэл явуулна шүү дээ. Тэгээд одоо эмхтэй хүн маягтай л байх гэж л эмхтэй хүн байдаг шүү дээ. Уг нь. Тий. Маягтай заавал хэмжээтэй байх хэрэгтэй. Ялва юм заавал хэмжээнээс итерх юм бол угаасаа л асуудал шүү дээ. Хэмжээндээ л байх хэрэгтэй. Зулаа захирлаас гоё трансвестийн зулаа захирлаа гоё юм л keep doing it те. Яг хүн гэхдээ нөгөө нэг байнгын гоё байна гэж байхгүй л те. Унах үе байна, жоглох үе байна. Гэхдээ зүгээр нөгөө habit эрүүл сонголтоо хий те. Хийгээд бай. Тэгэхээр нөгөө нэг юм шугам байхгүй заавал юм шугамаа тагсан юм зигзаг хөдөлгөөн байна гэдэг point яваад байна. Тийм шүү дээ тийм. За ер нь манай подкаст өндөрлөлт төшөнд хандж байгаа. Тэмүүлэн асуулт авах шүү. Хобби юусэн ярьсан тий. Хобби одоо яг энэ сонсоход ингээ бүр зөндөө олон юм хийж байна. Тэгээд амжуулаад байна. Гэхдээ энэ ч бас хүн ингээ толгой mental health мэдээж байгаа. Тэгэхээр яг хобби талаас яг юу хийж байна? Яаж өөрийгөө ингэж гоё. Та зүйл. Яг үнэ. Би зураг зурхтуртай. Тэгээд зурхаараа ингээ манай нөхөр, манай хүү энэ ингээ нааг шууд вакуумжуулчихдээ. Ерөөс надтай харьцахгүй, ярихгүй. Тэгээд би манай нөхөр гэдэг байхгүй яг юм гоё хаустаа олоод тэр хаустаа зөвхөн нэг өрөөг чиний зургийн юм студ болгоод чи тэнцэнэ зүгээр ингээд шийлэр хараа. Тэгээд яа тэгэхээр манай миний тэр авьяасаа бүр амар ингэж гоё өргөмжилдэг. Ямар гоё юм. Би ч тэрийгээ сонсчиход өө гэж байгаа чи яах юм те. Үйлдэхээс аргагүй болж байгаа сте. Тэгээд тэр бол миний амар юм ганцаараа би ч ингээ байнга олон донд дууж байгааз. Тэгээд та ингээ ярихаар тэгэхээр нэг ганцаараа хорон зэрэгтэй байгааз. Яг ганцаараа хорон зайг бол яг тэгж нөхдөг гэх юм уу. Тэгээ шаардлагатай гэсэн тохиол би амар стресстэй ингээд үедээ зөв шууд амралтанд яваад зургийн хэрэгслийг аваад амралтанд яваад тэнцэн очиж ганцаараа ингээд чийлрээ зүгээр зураа сууж яадаг. Тэгээ тэр нь эргээд миний гоё өөр өөртөө байх боломж. Тэгээ хүн чинь заримдаа өөр өөртөө ярих хэрэгтэй, өөр өөртөө байх хэрэгтэй. Тэгээ энэ нэг юу хобби байна. Одоо ахаад нэг хоббиг би олсон. Хүн ер нь бол шинэ хоббинууд ингээ байнга олж явах хэрэгтэй. Тэгээд байнга өөр шинэ юм туршиж үзээд те. Би ч нэг экстрим юм аяга туртай байхгүй нэг шүхрээр үсээ хуулан дайврах. Ингээд юм гинт юм галзуу болгон суух те. Хамгийн амар хулганд суугаад босох мосох гэдэг дээр би ингээд нүд сэргээд бүр ингээд гэж жаргаж ойрлдог байхгүй бүр. Тэгээд манай хүн бол экстрэмээр тийм экстремд амар дургу. Тэнгүүд би нөө экстрем хийдэг найзуудтай хамтдаа гэдэг байхгүй. Тэгээд манай тэрийг аягаа фри зөвшөөрсөн. Тэгээд сайхан би нэг буудаж үзсэн. Анаа их гоё гэсэн. Чи би 10-аас 10 буудаа 400 м-т орж ийн. Тэгээ би ер нь бол зүгээр одоо шийдчихэд байгаа. За 3 хоногийн сургалт байт юм байна. Яг ийм 3 хоногийн бүтээгээр вакуум яг ингээд нөгөө бүх юм ингээд хийж өгдөг юм сургалт. Тэгээ тэр сургалтанд суугаад тэг яг юм буу эзэмших хэрэгтэй болт юм байна бас. Тэгээ цагдаагаас бас ийм эзэмшихийн юу гэдэг юм бэ? Сертификат өгдөг юм байна. Тэрийг нь авнаа гэж бодчих. Тэгээд ер нь бол ингээд нөгөө эн чинь эргээд нөгөө хүн тийм гоё хоббитай болно гэдэг чинь тэрэндээ би тэгээд буудаж утсан чинь миний бүх юу тайлгдсан байхгүй. Стресс тайлгддаг гэсэн. Бодож исэн бодол ерөөсөө юу ч бодгоо хэлсэн. Юу ч бодгоо зүгээр тэр тоочг гэж л боддог юм байлаа штэ. Зөвхөн тэрнлөө фокус хийж онж байгаа байхгүй. Тэгээд тэрнлөө фокус хийн гэдэг чинь бусад бүх юмыг блордод арилгачаа. Тэгээ энэ үе дээрээ хүн чинь нэг юм гэх рефреш хийх юм тарих. Тарих рефреш хийсэн бол энэ өөрөө зөв хобби. Боёо нөгөө цааш хичээлж болох хобби. Тэгээд тэргээр ингэж хичээллээ гэсэн юм зорилго тавьсан. Тэгээ одоо утга дараа нь ингээ уулзахад би бууцсан байна. Одоо гар бууж зөвшөөрч эхэлж байгаа. Харин тийм. Ер нь бол эзэмших хэрэгтэй болж эхэлж байгаа. Өмч нь ганцхан ангийн бойсон шүү дээ тий. Одооноос гар буу зөвшөөрч эхэлж байгаа юм байна тий. Тэгээ би ер нь тэр хоббинд аюу их юу яаж цаг гаргаж магадгүй юм шиг санагдсан. Тий. Юу дуусаж ганц сүүлийн асуулт энэ асуу. Одоо ингээд манай подкастт ороод үзлээ. Ер нь аль руугаа ямар хөө vibeтай бай тий. Тэрийг нь мэдчихлээ. Өөрийнх нь хувьд хэрвээ бид дараагийн зочноо орохоор бол хэн байвал тохирно гэж бодож байна. Та би манай нөхрийг урьж үзээрэй гэж хэлж байна. Тэгэхээр амар өөр поинтууд ярих шүү. Ер нь магадгүй энэ үзэж байгаа аюул олон залуу охтууд, залуу бүсгүүчүүд, магадгүй залуучууд те яг зөв үлгэрч болж чадах бас нэг идеалыг таад хүргэе гэж хүсвэл манай нөхөр байвал би бас хэлээд өгч болно. Тий. Тэгээд тэгэхээр би ч нөгөө нэг юм менежер маягтай байхгүй юм ингээд ингэдэг. Тэгээ яг зүгээр үгийн сонсоод л гэж бодож байгаа. Сонсож үзээсэй ингээд нэг гоё өөрөө өөрийг ингэж юу яаж тэр хүнийг сонсохоор та тааталтай ингээд намаг гэдэг нэг бадун гэрэл гэдэг нэг хүнийг ингээд амар сайн менталаар ингээд бүтээж штэ. Тэгээ тэр чинь эргээд аюу олон хүмүүст бас аюу гоё эрэг нөлөө авчрах боломжтой байхгүй тий. Тэгэхээр аюу олон талын мэдлэгтэй маш их юм уншиж судалдаг өөрөө нөө эдийн засгч мэргэжилтэй
Тэгээ ээж аав ингээ бүх хүмүүс нь математикч эдэн сэтгэний гэр бүлч юм бүр тооцоорсон тарихтай гэж ярьдаг шүү дээ. Бүр тазарсан тарихтай тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээ өөрөө бол зөв тоо моо энэ зэрэг эдэнсэн юм бүх юм цээж тоо хүний утсан дээрээ ингээд дугааруудыг нэрээр нь тэмдэглэдэггүй. Зүгээр дугаарыг хараад тэр байна гэнгээ авдаг. Тэр байна гэнгээ ерөөсөө тийж тэр амар. Тэгэд ер нь бол би зүгээр нөө фэн girl нөхгүй. Тэгээд ер нь бол би басаа би ингээд бас гоё санал болгох яа тэгэхээр олон хүмүүс сонсох хөстэй тэр зүйлүүдийг бод манай хүн ярих байх. Nice. Окей. Баярлалаа. Яа гоё те. Яг л нэг гэрлээ өөрөө энийг ингэж ярьж байгаа тэр хүнийг улам хүчтэй болгож байна. Тэгээд тэрэгдсэн гэрлээ одоо энэ хэдэн жил танилж байгаа юм бэ? Одоо 13 жил гэсэн. 13 жил. Тэгэхээр тэндээсээ хүн өөрийгөө олж авч байна. Тэгээд энэ олон бизнесийн network дондаас нэг ч бизнесменийг нэрлэхгүйгээр нөхрөө гэж гэдэг чинь бас амар респект одоо сэтгэлтэй байна те. Тийм ээ. За тэгээд манай зочиндоо маш их баярлалаа. Баярлалаа. Ийм олон зүйлүүд гоё төслүүд хийж байгаа юм байна. Тэр төслүүдээс ирж гоё хуваалцлаа. Гоё тэгээд цаашдаа энэ залуучуудын брэнд тэмцээн болж байгаа юм байна. Дэмжээрээ. Гоё дэмжээрээ бас гоё промот хийгээрэй. Тэгээд залуучуудаа илүү гоё таниулаарай ийм гоё боломжууд байт юм биш үү гэдэг. Тэр тийм ажлаас хийгдэж байгаа юм байна. Тэгээд цаас тааштай ажилд нь маш их амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд манай онтой подкастаа маань үргэлж хамт байдаг үзэгчтэй алгоритмдээ гоё ажиллаарай, бидэнтэй хамт ажиллаарай. Тэгээ энэ подкастыг бүтээхэд бас олон залуучуудын хүч хөдөлмөр ордог ийм подкаст байгаа. Тэгээд манай Mongolia Talent Network маань энэ подкастыг спонсорлж юу нь бол хийдэг. Тэгэхээр гоё дэмжээрэй, комент бичээрэй. Тэгээ гоё бас яг нөгөө нэг хин мандуулаас хэлдэг энэ өөрсдийнхөө мэдсэн зүйлээ бас хуваалцаарай. Зөвхөн өөрөө ингээл аваад өнгөрчих биш те. Гоё асуултаа байвал доор асууд үлдээж болно. Бид нар гэрлээд байгаа холбоотой асуултууд нь хариулж болно те. Тэгэхээр нээлттэй байдаг. Тэгэхээр та хэд маань тэрийг хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаар уулзтлаа баяртай. За тэгээд дараагийн дугаар бэк гэж орж магадгүй юм байна. Тийм байна. Окей. Гэрлээдээ баярлалаа. Тэгээд баах баярлалаа. 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 За баяртай.